Тэгэл нөгөө бүх яэш мэшийн хуваар нь ингээд тарагдаад дууссан баг ингээд тэрнээс өөр юмгүй болчиход гэртээ очисон чинь манай хүү тэнцсэн гэлцэн байдаг. Тэгээ би чи амар хямраад бас яг хямраад чамаас тэнцсэн гэсэн үгүй юу? Би ингэсэн байхгүй бүр. Айгу хэцүү. Тэнцсэн байх бол айгу хэцүү. Тэнцэг байх бүр хэцүү. Хөгтөнгөр радиотой хамттай байгаа сонсогч та бүхэндээ үзэгч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За Хөгтөнгөр подкастын манай ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ энэ удаагийн дугаартаа за залуу жүжигчин Төвшөнд Оржийг урьсан байгаа. За мэдээж бас залуу хүний гоё ирэмлэлийн тухай яри, уран бүтээлч хүний тэр гоё мэдрэмжийн тухай хоёлоос ярилцах болно. Ерөнхийдөө онцгой тийм дуу хоолой, хүн болгоны дуу хоолой онцгой гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээ тэр мэдрэмжийн тухай ярилцдаг подкаст байгаамаа. Тэгээ урилгыг маань бас хүлээн авч хүрэлцэн ирсэн залуу жүжигчин Төвшөнд Оржтой бас баярлалаа. За бас намайг энэ сайхан подкаст урьж оролцуулсан танд бас баярлалаа. Төвшөнд Орж ер нь яг жүжигчин мэргэжлийг ер нь хизэнээс сонирхоод сонгоод энэ чиглэлээр одоо сурваа. Эндээс хоёлоо яриагаа эхлэе гэж бодож байна. За яг ер нь бол багаасаа ингээл сургуульд байхасаа жоохон урлагт дуртай. Дурлаа дуулж бүжгэлдэг гэс өксүүлэл хамгийн анхны яг урлагт дуртай болсон, хайртай болсон үг маань эхэлсэн байхгүй. Тэгээд тэрнгүүрээ одоо ээж аавч гэсэн дэмжээлтэй ингээл мөр өрөөнд дагуулын хөвчүүд ингээл дуртай юм явуулж идэг. Тэгээд сүүл рүүгээр нь за ер нь энэ жүжигчин гэдэг мэрэгжлийг, найруулагч гэдэг мэрэгжлийг ер нь сонгоод хамгийн эцсийн дүн дээр 11 дугаар ангитал за окей яг энийг. Би ч нэг хамгийн анхны 12-оор төгсгөж. Тэгэнгүүт яг 11 дугаар ангитаа за ер нь яг энэ мэрэгчлэр л явандаа гэл. Өөртөө зориулаад байл. Тэгэл гэрийнхэнтэй ярилцгаад гэрийнхэн чи өөрөө л мэдгэлээ. Чиний л дуур чи юу хүсэж байгаа тэрийгээр л. Хаан төрж өсөв. Хүүхэд нас нь. Би Булган аймгийн Могод сум их. Хүүхэд нас яг сумандаа тэгээд манай сум чи 9 жилийн сургуультай. 9 дугаар ангиад төгсөөд яг аймаг руугаа 10 11 12 дугаар ангиад төгссөн аймагт аймгийн доктор байранд. Тэгээд Булган аймгийн Могод сумын хүүхэд. 12 аймгийн төвдөө төгсөөд тэгээд их сургуулаа руу орж ирсэн биз дээ, тий. Одоо бас тэр үе чи байсан. Одоо нөө хуваар очдөг штэ аймагт. Тэрэн дээр нөө сойсын жүжигчний анги гэж байхгүй, театр урлагийн сургуулийн хуваар байхгүй. Тэгээд яад юм бол мэдгүй байгаа штэ. За энэ хуваар нь ирэхгүй болох яад юм бол. Тэгээд ингээд судалж өөрөө ингээд араас нь амтнаас асуугаал ингээд явж байгаад хотод яаж ирж ур чадвар шалгалт өгд юм байна. Яшээ өгсний араас тий. Яшээ өгсний араас яшээ оноо гарцсан. Тэгээд хот руу ирж ур чадвар шалгалт өгд юм байна. Тэгээд яг хотод ирээд ур чадвар шалгалт өгөхгүй нэг 7 хоног бэлдсэн юм би одоо монолог гэж юу, этюд гэж юу ч мэдэхгүй. Тэг яадаг юм бол гээд нэг ангаас нөрөөж байгаа шүү дээ. Тэгээ хотод ирж нэг 7 хоног ямарч нэг багш нар бэлдүүлээд. Тэгээд яг хотод ур чадварын шалгалт сойс дээр өгж яхад аймагт нэг яшээ хуваар сонсдог шүү дээ хүмүүс. Оноогоор ороод хуваар авдаг. Энэ сургуулийг авна гэдэг. Тэрний яг давтчихсан байхгүй. Хэрэв би ингээд хотод ур чадварын шалгалт өгөөд тэнцэхгүй бол тийм шүү дээ. Нэг сургууль болчих гэсэн байхгүй. Тэгэл ямар ч хийсэн ирээ шалгалтаа өгсөн бас айгаа эдрэттэй зүйл болж байгаад ямар ч хийсэн тэнцэл. Би бас яг наа мэдрэмж ихч авч ирсэн байхгүй. Нөгөө орон нутгийн хүмүүс ч нөгөө нэг ирсэн хуваарийнхаа дагуу нөгөө онооныхоо жагсаалтаар хуваараа ингэж жагсаж авч байгаа шүү дээ. Өндөр оноотой нь олон сургуулаа сонгох хэрэгтэй тий. Тэгээ би чи яг бас ур чадрын шалгалтандаа бүртгүүлсэн. Тэгээд тэр чинь бас тэнцэхгүй үн мэддэхгүй тий. Бас айгүй тодорхойгүй үед ингээ өөрийгөө сориод ингээ бас нэг өөртөө итгэл өгцөө яваад шүү дээ. Тэгээ хамгийн амар нэг дүн тэнцээг нь гараагүй. Тэгэл нөгөө бүх яэш мэшийн хуваар нь ингээ тарагдаад дууссан баг ингээ тэрнээс өөр юмгүй болчиход гэртээ очисон чинь манай хүү тэнцсэн гэлцэн байдаг. Тэгээ би чи амар хямраад бас яг хямраад чамаас тэнцсэн гэсэн үгүй юу? Би ингэсэн байхгүй бүр. Айгу хэцүү. Тэнцсэн байх бол айгу хэцүү. Тэнцэг байх бүр хэцүү. Тэгсэн чинь юу ингээд ур чадвар шалгалт өгсөн. Тэгээд чи өглөө нэг 6 цагийн үед ч билүү нэг сойсын төв хаалган дээр ингээд шилэн хаалган дээр наадаг шүү дээ. Тэгээд хүлээж агаад ингээд очиод үдсэн чинь айгу бадрангуй ингээд дээрээс нь хардаг байхгүй өөрөө. За мөрөөсөн дээрээс нь харсан чинь бүр миний бүр огт байдгүй. Дахиад нэг ингээд бас жоохон ойрмогч байсан хэлэх. Ингээд харсан чинь яг улаан шогны дормын нэрээс баг. Яа. Тэр нь болохоор жүжигчнэр өгж байгаа юм тэр. Эхлээ хараад байх. Эхлээ хараад байх. Тэр чинь ямар хэцүү юм бэ те. Тэгээл ингээд пал гээл явчихсан. Би хотод өөрөө ганцаараа ирсэн. Үеэл ахын дараа дөрөлд. Тэгээл ингээл за яана ээж аваар чи итгэл надад ингээл те явуулсан байгаад байдаг. Тэгээл бүр яг шоконд орчил байж байгаа л.
Би одоо ээж автаа юу гэж хэлэх юм бэ гэж уйлж байгаа байхгүй ганцаараа ингээ ахын дочцоо. Яа энийг одоо яаж зөв буруу зүгээр шүү дээ. Тэгэл хүн болгоны л ер нь тодорхой хэмжээнд тулцсан л зүйл шүү дээ. Тэгэл ингээл ойлол яах вэ гэвэл. Тэгээ намайг анхыг сөөс хөтлөжсэн манай найрагч хахад байхгүй. Тэр ах заахын дөө зүгээр бай. Яг улаан шавны доор байхгүй. Нэг дээшсэн бол тэнцчихээр. Тэгсэн чинь найруулагчийн юунд нь бүртгэлэн дуусаагүй байна. Тийм. Тэрэнд нь чи өнөөдөр дуусах ингээс очиж бүртгүүлээд гэдэг. Тэгэл сургууль юуны соёл руу очиж бүртгүүлээд найруулагч нь. Найруулагч нэг 2 хоногийн дараа ч хэлв. Ур чадвар шалгалт дахиж авах. Найруулагчтай нь болохоор ур чадвар шалгалт нь яг жүжигчнтэйгээ адилхан. Нэмэлтээр нэлээд хэдэн зүйл байдаг байхгүй. Одоо жишээлбэл IQ тест, эссе бичлэг. Тийм. Тэгээд 2 хоногийн дотор ингээд бас нөгөө дахиад нөгөө шалгалтаа өгөх учраас дуугаа дахиж сольж бэлдээл. Тий. Ахаа өмнө өгсөн юм өгж болохгүй гэж бодож байгаа юм. Дуугаа дахиж үлдээл, бүжигээ дахиж үлдээл, этүүд монологоо бас дахиж ингэж бэлдээл. Тэнгүүтээ анхаарлын дасгал одоо ингээд гэрхай байдал ч юм уу те энийг бас нэмж шалгадаг байхгүй. Тэг яг сөөс найруулагчийн шалгалтыг өгөөд байсан чинь чи нөө жүжигчнэр өгчөөс хөөхтэй шүү дээ. Тийм гэдгсэн чинь. Тэгвэл чиний тэр нөө дуу бүжиг юмнууд ч бол мэднэ. Дараагийн шалгалтаас өөр юм аа. Тийм өөр нөө бусдын авъя гэдэг. Тэгээд яг ингээ өмнөх хүүхд ингээ оюутан театр руу ороод энэ чинь нэг юм цонх байдаг шүү дээ. Ингээ театр руу ороод. Тэний тэндээс ингээд өгж байгаа хүүхдэд ингээ хараа байжсэн чинь миний эхний хүүхд ингээ тайзнаар ямаа үзүүлээл. Тэгээ багш нар тэр зрителрөө суудсан. Тэгээ ингээ бууж ирээл байсан чинь за чи битгий гэж хараарай гэл. Одоо мөө огш мөхтөрж огш найруулагч. Тайзан дээр ингээ юу байсан чи ингээ ажигснараа хэл. Хаана юу байсан гэл. Тэгэхээр ингээс ингээ хэлж байгаа. Тэр ингээ сонсчоод за тэнд би төгөлдрөө бас жоохон юм санааны юм барин солигдчихгүй яана гэдэг. Ингээ харсан чинь төгөлдөр байна тий. Энд чинь наан нэг купик байна. За ерөнхийд л байж байгаа даа гэдэг. Байж байгаа даа. За тэгэл ямс тэр хүүхд ингээ өгсөн чинь яг надаас нэг асуулт асуудаг байхгүй. Тэгээд жоохон бас за энэ гэж жоохон бодож байгаа. Тэнд нэг тийм байсан. Энд ийм төгөлдөр байсан. Тэнд купик байсан гэл. За болж яана гэл. Тэгэл нэмэлт шалгалтууд аваа. Тэгээд чинь хоёр шаттай. Жүжигчин ч гэсэн хоёр шаттай. Найруулагч гэсэн хоёр шаттай. Тэгээд хоёр шат чинь миний үед чинь 80 хэдэн хүүхдээс нэг 4 нь илүү 8 найруулагчаар тэнцэжсэн байна. Тэгээд би IQ тестэн дээр гайгүй өндөр ан авцсан. Эсэн дээр бас гайгүй өндөр ан авцсан. Тэгээд тэр ярилцлагын шатн дээр бас айгүй дайжгүй аваад. Тэгээд тэр чинь бас нэг өмнө нас жүжигчэнд бас ярилцсан тий бас нэг жоохон жавраа өргөцсөн байж тээ тий. Жоохон жавраа өргөц. Тэгэл хүүхд чинь гэж яриад. За чи сургуулийн төлбөрөө яаж төлөх гэж байна? Гэл асуудаг гинэ. Тэгээд доогуур ингээл хүүхдэд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгдэг гин ингэдэг гин гэл. Хэрвээ тэгж асуух юм бол чи тэнцсэн юм байна гэл. Жүжигчэн дээр болохоор жүжигчэн дээр асуусан надаас бол. Тэгэл яасан чи би аав ээжээр ингээ хэлгэнэ гэл. Ингээл аав ээж ингээ яаж байгаа гэл. Тэгээд бас найруулагч бас асуудаг байхгүй. Жүжигчэн дээр тэгээ асуусан чинь би за барыг төгөл тэнцсэн юм байна ингээ бодсон байсан нөхөр чинь. Найруулагч дээр дахиад асуунгууд мэдэхгүй гэл. Жохон юм унтсан байгаа шүү дээ. Тэгээ өгсөн чинь яг 2 дугаар шатандаа нэг 40 хэдэн хүүхд үлдээд 80-аас 40 хэдэн үлдээд тэгээд тэр 40-оос нэг 4 нь илүү 8 нь илүү одоо санаж байгаагаар тэр хоёрын л нэг тэгээд тэнцсэн гээд 8 байсан юм байна. 8 хүүхдээс тэгээд 4-т ороод тэнцчихсэн шүү тий. Йоо тэгээд гэж хаж. Би ч юм болохоор яг тэр нөр ур чадвараа өгчөөд тэгээд гэртээ очисон чинь намайг тэнцсэн гэлцэн. Тэгэл нөө хамаатнууд одоо тэр жил одоо 10 жилээ дөрөвцөн нэг ч асууж байгаа шүү дээ. Яа ямар сургууль аав гээл нэг тийм асуулт байдаг шүү. Эсвэл хаана орох гэж юм уу тий. Тэгсэн чинь манай ээж намаа манай хөөс өөрөө хот руу яваад тест өөрөө хөдөлж явж байгаа сургуульд орцсон. Тийм ондох хөө. Нөгөөх нь тэнцсэн тэнцэг өгөө мэдгүй. Тэг хямар чамарж байгаад би яг хот руу нэг юугаа харах гад. Тэнцсэн тэнцэг өгөө харах гэж явж байгаа шүү дээ. Тэгэл яг гэрээс яг гарахын өмнө за ээж би ингээд тэнцэг байж магадгүй шүү. Ихтэй хүлээж тавиарай. Тий, яг ингээ гарахынхаа өмнө тэгхгүй бол энэ дотор чинь ингээд битүү тэнцэл явагдаад байгаа байхгүй. Ээж нөгөө хамаатан одоо нэг асуусан хүмүүст хэлцэн байгаа байдаг тий. Тэр нэг чинь бас нөгөө тэнцээгүй байвал бас ядаж дотроо ингээд 50% байгаа шүү гэдгийг бас нэг өөртөө хэлж нэг амраад очисон чинь харин гайгүй тэнцсэн шүү. Би чинь бүр 7-оор байдсан шүү. 140 хэдэн хүүхдээр орсон байт. Тэгээд яг би доороос найж байгаа шүү дээ. Доороос найгаад байхгүй ингээд тэгснэ дахиж нэг доошлцсон. Яг байна уу? Байхгүй тэгээд нэг юм тэнцсэн байдیں۔
Тэр их сургуульд орох яг тэр үе айгүй гоё тогтолтой. Хүн болгонд нэг юм түүх байдаг болов уу гэж бодогдоод өгөхгүй. Тэр чинь нэгдэж ингээ өөрийгөө танихгүй орчинд бас сайж जैन тийм ээ. Тодорхойгүй байдлуудтай бас ингээ тулж जैन. Тэгээ бас өөртөө байхгүй зүйлийг бас гаргаж ирэх гэдэг чинь. Тэр бүхэн чиний одоо тэр 7 хоногийн процесс бол амар бүтэмжтэй процесс үүссэн байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд за юу хэлчихлээ. Ингээд нөөрлөг өгдөг штэ тий. Ингээд та тэнцсэн байна гэдэг цагаан тогтоотой. Вау тэрийг хараад бүрстэ. Цагийн даш фэйсбүүк тавиал тий. Хүмүүст харуулах гэдэг штэ. Би чадцаа гэх. Тийм ээ гэдэг. Тийм ээ гэл. Тэгэл хамгийн анх ингээд яг нэг курс тэнцсэн хүмүүстэй ингээд 117 баг тайз гэдэг ингээд цуглуулж байгаа л. За ингээд та баяр үргээ. Тэгээд 100 одоо ингээд амар болцооны наадмын үеэр ингээд боломжтой хүмүүс наадмын нээлтнийг оролцох боломжтой гэл. Тэгэл наадмын нээлтэнд оролцоод бүхэл юмд оролцмоор байна шүү дээ. Бүхэл юмд оролцоод тэнцэж тэнцсэн тий. Тэгээд яг наадмын нээлтэнд оролцоодсэн дуучин Ариун их чинь тэр чинь 17 он гэхэр чинь Ариун их чинь ингээд хүр тэрэг мэрэгтэй ингээд дуулаад өхөр тэрнээс суугаад дуулаад явдаг байхгүй. Би яг хөөс чи тэрнийг нь хажууд зургатаар гараад тий хамгийн нэг ингэсэн ингээд Монгол хүмүүстэй хүмүүс наадмын нээлтэд зэл энэ гарч ийн гэл. Тэгэл тэр мэрч бас айгүй гоё догтлол аюу гоё байсан. Одоо ингээл бодохоор үнэхээр гоё дурсамж байгаа юм чи. Тэр үе бодохоор тэр үе ингээд баярлсан, хөөрсөн тэр мэдрэмж. Тэг биш нүг дээрээс найхтар хайгаад ирсэн нөгөө нэг өөртөө ихтэй нөхөрчин улаан шугамны дагуу болсон тий. Өөрийгөө тэнцээ. Яг үндэ л одоо ингээд 10 жил төгсөөд ирэхдээ тэнцэнэ би өөрийгөө мундаг юм мэдэрсэн тий. Одоо би бол мундаг гэж ачаал. Уусаа нэг тийм үг өгдөг үнэмстэй. Нэгдүгээр курстэй ардын жижигчин, дөрөвдүгээр курстэй соёлын тэргүүн төгсөө гараад ирсэн. За би ер нь шүү тий. Тэр мэдрэмжүүд ч аюу гоё байхгүй. Тэрийг яг өгдөг чинь аюу зүг байхгүй. Тэгвэл хүн ингээл хитрхи мундаг хөрөл оюутан байхдаа ч гэсэн ингээ мундаг бид цаг тийм байсан. 1-2 дугаар курст өнөхөр мундаг магтуулаад тий. За энэ багш нар ч ингээ шалгалт үзсний хараас дүн тавиал яриа хийдэг. Тэгэл тэрийн ангийн багш орж ил танилцуулдаг. За энэ дэрийн хүүхдийг ингэж магтсан байна, энэ хүүхдийг ингэсэн байна. Энэ өссөн байна гэл. Тэгэл тэр мөрөн дээр чи ингээл мундаг байгаад багш нараа жоохон магтуулаад тий. Ингээл дандаа мундаг багш нар байгаа шүү дээ. Ардын жижигч хүмүүс гээл саран тийм багш гээл тий. Тэгэл тэр хүмүүсээр чи ингээл магтуулаад нөгөө нэг бодож хөтөж явдаг гэсэн хүмүүсээс ингээл гойг сонсоод ирэхэр чи хүн чи ингээл өөр ирэхгүй ингээл жоохон хөрөөл ингээл хэлж байгаа. Тэгэл тийм байж байгаа л ингээл харуулж байгаа хөх тий. Төгсөөл гараад ирсэн чинь хинч биш чи үнэхээр хинч биш тий. Одоо чи дахиж ихнээсээ ингээд ихнээсээ жоох дахиж ингээд сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээ энэ бүгдийг чи биеэрээ туулах хэрэгтэй гэл. Тэр зүйлүүдийг ойлгуулж байгаа хэрэг. Сууст чиний ингээл мундаг оюутан махта үнэхээр мундаг оюутан байгаад гарч ирээд чи энэ чи ингээд ахаад өөр зүйл төлөвлөж штэ. Энэ зүйл өөр үүдээ шүү гэдэг бас мэдрүүлдэг хэрэг. Одоо тэр нөгөө амьдрал руу төлөвлөгдөд ингээ орчиж байгаа байхгүй тий. Тэр одоо юу гэх юм мэдээж одоо би яг нөгөө чиний ярьж байгаа зүйл надад ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд жоохон төрсөн болоо гэж бодоод ойртуулж яриад байгаа шүү. Хүний ингээ гоё магтаалыг хүртэл ингээл өөрийгөө гоё дүүргэж бодох бас гоё байдаг тий. Тэндээс урам авч тэрнийг эндээ мартахгүйгээр ингээд тэрнийхээ төлөө бүр илүү хичээх хийсэн гэсэн мэдрэмжүүд ч гэсэн байдаг шүү дээ. Яг ингээд сургуулаа төгссөний араас ч гэдэм үү тэр чин суйсыг бол одоо хүн болгоно л ер нь бол ингээд суйсаа хаалгаар орж үзээгүй ч гэсэн ингээд нэвтрүүлэг контентээс ингээд тодорхой хэмжээний төсөөлөл дүр зурагтал тэнд бол ингээд бужигнаал ингээд буцалж идэг тийм амар уур амьсгалтай ингээд баахан л дуу аялсан, орилсан, хоорондоо хөгжилтсөн ийм гоё ийм эрч хүчтэй орчин байдаг. Яг төгсөөд гарч ирээд ер нь ганцаардж яв. Эсвэл би юу ч чадахгүй болов уу гэж өөртөө мэдэрч яв. Ер нь тийм мэдрэмж авсан уу? Тэр мэдрэмж байсан. Гэхдээ бас харьцан угаагүй. Одоо би чинь суйст сурж байхдаа 3 дахь курсээсээ одоо ангийнхаа найз төвшөнд төгс тийм үж ингээл бидэд ангаараа нэг продакшн фильм болоод за окей хэдүүлээ ингээд тэгээ төгсөөд энийг ингээд цааш нь авч явъя. Кино урлагт ингээд явъя гэд. Тэгээд тэнцэж ингээд найзуудаасаа бас ингээд баг болцсон байна. Тэнгүүд яг гарч ид нөгөө багаараа зэв фильм гэдэг юм байгуулсан тий. Бас гоё бахархалтай байгаа даа шүү. Тэгээд тэр зүйлийн төлөө ингээд хамтдаа явж исэн болохоор харьцангуй бас гайгүй. Дөнгөж гарч ингүүт ингээд ганцаараа за одоо яах вэ, юу хийх вэ, хаашаа ажил орох вэ гэж бодох биш. Бас зориг ирээдүйн мөрөөдөл байгаад байна шүү дээ. Оюутан байхдаа тэрийг харцсан. Окей, тэрний төлөө явна. Тэгэхээр зэв фильм бүр эрт үсгэгдээд явцсан байна шүү дээ. Тийм. Зэв фильм бол яг за ер нь оюутны 3 дахь курсээс л анх
үүсч байгуулж бидэд ингээд нэгдэж ингэсэн яг манай үеийн залуучууд байдаг байхгүй. Тийм болохоор сарцсан байгаа айгу. Тийм байна тий. Яг нөгөө мэдээж танаас салбарчин бол мэдээж хамтын урлаг учраас эрт нэгдсэн байхцсан мал ингээд нэгтэрсэн байх шүү. Тийм одоо бие бинийг ойлгодог тий. За энэ маань ингэсэн маань маань гэсэн мэд бие бинийг хүч чаддаг. Тэр нь хамгийн гой зүйл л дээ. Одоо кино урлаг ер нь урлаг театр урлагч кино урлагч тий хамтын зүйл байдаг. Тэрийг одоо яг сууж тохиолдол бүгдийг ойлгуулдаг байхгүй. Одоо ингээд нэг шалгалтын ажил хийхэд чинь заа 4 5 дүртэй тий. Инстрок тий отрик энэ хийх чинь 4 5 дүртэй. Тэндээс одоо нэг хүүхэд нь хоцроход нөгөө 3-ын ажлыг авч яадаг тий. Нөгөө 3 ч гэсэн төлбөрөд үлдсэн ингээл дүнгээ авахгүй л явж байхад нэг нөхөр нь ингээс хоцроод ч юм уу хойш суугаад ч юм уу эсвэл бэлтгэл дээр ирэхгүй ч юм уу тий. Тийм үед тэгэл нөгөө 3-ын юм хойш нь татчихдаг учраас хүн болгон маш их хариуцлагатай ханддаг. За надаас болоод тэнд 3 хүүхэд дүнгүй болох тийм үү? Тийм юм гарахгүй шүү гэдэг үгнээс ханд. Тэрийг багш нар болон сургууль бол маш сайн солгож өгдөг. Эрт нөгөө хариуцлагын мэдрэмж тий. Одоо цаг барихаас ахуулаад тэр цаг дээр бүтэмжтэй байхыг шаарддаг шүү дээ. Төвшөнд орж найруулагч гэж штэ. Хамгийн анх яг ингээд жижигхэн ажил байсан ч болоо шүү. Яг ингээд за найруулагч гэдэг чинь энэ юм бэ штэ гэдэг мэдрэмж нэг ирдэг штэ нэг хүн. Ингэж л хийх юм байна гэд яг өөрийн нэг юм арга барилаа ер нь хизээ мэдрүү. Юун дээр мэдрүү. Магадгүй тэр оюутны шалгалтын ажиллаж байсан байж болоо шүү. Жижигээс нь байж болно, дунд том руугаач байж болно. Одоо ингээд сайн найруулагч хүн эхлээд маш сайн жүжигчин байх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд эхний 2 жил яг жүжигчний ажлыг үздэг. Сууст. Зөвхөн жүжигчний ажлыг үзээд 3 дахь курсээс салаад нэмэлт хичээлүүд судалж эхэлдэг байхгүй. 1-р курс, 2-р курстэй болохоор этюд тий 1-р курс болохоор этюд ер нь дандаа ах үе. Одоо Монгол ахын талаар заадаг. Монгол ах гэж юу гэдгийг тэр талаараа эхэлж бид нэр эхлээд үггүй этюд хийж байгаа. Дараа нь үгтэй инсценок болж хувирдаг. Тэгээ өгүүлэнгээ санаа авч хийдэг. Энд дээр яг 2-р курстэй л анх яг тэр мэдрэмжийг авсан байхгүй. Одоо ингээд солонго гэд өгүүлэг байдаг. Тэрийг инсценок болгож хийгээд тэр дээр ингээд хийхэд үнэхээр яг ингээд тэр ажлаар ажиллахад гоё байсан баг. Надад ойрхон. Тэр өгүүлэг дээр чинь хөдөөний хүүхд солон гэдэг охин дурлаад те сайн болоод хамт нааданд яваад тэр охиныхоо төлөө ингээд хуушурны газар ингээд ажиллангуудаа тэр мөнгөөрөө хуушар авч өгөөч гэдэг юм те. Тэр гоё зүйл гардаг баг. Тэгээд нөгөө охиныхоо зуны юугаар сайхалтын айлд зуны амралтаар ирчээд буцаж байгаа хүн баг. Тэгээд тэнд ингээд сайн болцсон. Тэгээд тэр зүйлийг хамгийн анх хийгээл шалгалтанд оруулаад оюутан байх чинь шалгалтын ажил оруулна гэдэг чинь айгүй том зүйл байсан баг. Маш том шалгалт. Маш том даваа байсан баг. Ангийн 25-аас 30 хүүхэд ингэ байлаа гэхэд тэр 30 хүүхэд 30-уулаа өөр өөрсдөө гэсэн ажилдаг. Өөр өөрсдөө гэсэн өгүүлэг сонгож ажилдаг. Тэндээс за яг шалгалтанд ороход нэг 5 юм уу 6 шигшигдэж үлдээд тэгээд нөө ажлаа асуусан ч юм уу тийм хүүхдүүд нь бусдын ажилд ингэж жүжигчнэр ороод тэгж дүнгээ авдаг. Тэгээд тэр донд чинь хүүхдэд өрсөлдөөн, цагаахан өрсөлдөөн маш их. Байлгүй байх тэр чинь. Тэгээд нэг анги ингэж ажиллаа явж штэ. Тэгээд өөрийнхөө ямиг оруулчихад энэ ингээд төвшөнд өрж ажил гэдэг шалгалт нэр бичүүлсэн байх тэр чинь бас өөр штэ. Тэгээд тэрний төлөө хичээдэг. Тэгээд тэрний шалгалтаа оруулаад шалгалтанд ажиллаа оруулаад тэр ажлын шалгалтанд орсны дараа нь багш нарын дүн айгууч бол. За энэ хүүхд ингэж өссөн байна. Тэр жүжигчнээ тэгсэн байх шүү. Тэгж өссөн байна. Тэ? Тэнгүүд энэ найруулагчийн юу энэ дээр айгуу хөөрхөн гарч ирсэн байна. Юу хэлэх гэсэн санаа гэдэг. Их мэдчихлээ. Тэр дээрээс хамгийн анхны ингээд яг магтуулж таарсан тэрэн дээр ингээд яг урам авч байгаа байхгүй. Багш ингээд жоохоо магтахад л энэ хүүхд өссөн байна гэхэд л тэр чинь ингээд нэг гой дүүрэн мэдээж болоод явчихж байгаа юм шиг тайвшаал тийм байх тий. За тэгвэл би дараа нь бүр улам ингэж хичээх хэрэгтэй байх шүү гэдэг. Тэгэхээр одоо яг тэр солонго гэдэг өгүүлэг дээр яг нөгөө найруулагчийн ажиллагааны яг хэллийг чи яг тэн дээр мэдэрсэн ба шүү дээ. Энэ юм байна. Яг тэр өгүүлэлгийг бас чамтай илүү ойрхон бас мэдрэгдсэн юм болов. Тэр нөгөө нэг халтгаан ингээ амарч байгаа охинд бас юм сайн болсон юм шиг ба шүү дээ. Тэр нэг юм богинохон ирнэ амар юм гоё дурлал вэ шүү дээ. Ер нь төвшөнд орж яг одоо жишээ нь мэдээж найруулагч хүн бол өгүүлэлэг унших. За мэдээж юм текст мэдээллийг боловсруулах бол арай өөр мэргэжлийн арга барилаар хардаг л байна л да. Яг би энийг энэ дээрээс ийм болгож хуургана гэвэл чамд аль нь арай илүү ойрхон байдаг вэ? Одоо жишээ нь театрын жүжиг юм уу?
кино контент юм уу? Эсвэл бүр ингээд жижиг хэмжээний одоо юм бичил одоо юм минимал одоо шорт фильм ч гэдэг юм уу те. Энэ дээр аль ажиллагаа нь илүү чамд илүү одоо энийг нухаас сохот гоё гэдэг шүү. Би нэг хэдэн ч цаг ингэж чадна гэдэг нэг хүний нэг юм дурлцсан нэг юм арга барилуд байдаг шүү. Эндээсээ болцвол. Одоо юу сойс чинь ерөнхийдөө театрын урлагийн сургууль. Театрын чиглэлээр одоо сургалт нь явдаг байхгүй. Одоо айхтар кино урлаг руугаа арай бага. Театр нь давмгай байдаг. Ер нь бол театрын жүжиг театрын урлагтай айгүй хайртай. Одоо за кино театр хоёрын ялгаа нь юу шүү дээ. Одоо кино зураг авалтын үеэр ч юм уу те. Нэг алдсан бол болохгүй бол дахиад явчих. Дахиад явж болно те. Тэнгүүт театр болохоор тийм боломж байдаг. Чи яг үнэхээр сайн бэлдэж байгаа тэр хугацаанд сайн бэлдэж байгаад үзэгч зэрэгтэл ороод ирсэн үед чи яг л нэг л удаа хийдэг байхгүй. Тэр мэдрэмж нэг амьд ирдэг те. Жүжигчдэн тайзан дээр жүжиглж яхад тэнд сууж байгаа үзэгчд тэр мэдрэмжийг яг л нэг л удаа очих хэвээр. Тэр чинь ингээл бүрэн дуграал те. Тийм. Тайзны ярианд гэдэг чинь одоо чи ингээ чиний үг чинь шивнж яхад тэр хойдлын планташн дээр байгаа хүнд ингээд нисч очих хэвээр гэдэг. Багш нар тэгээд идэг. Тэр гэхдээ яаж тэгж дуурайд юм болоо би бас гайхдаг байхгүй. Нэг юм одоо яг жүжигчдийн юм хоолойны өнгө тэр юу н хамаагүй өөр болсон байдаг тий. Ялангуяа театрын жүжигчдийн хоол бүр илүү юм. Тий. Бүр юм шивнжих дүүрэн дуурайд байдаг тий гэдэг шиг. Тэр техник л дээ. Одоо ингээд анх ингээд өнгө сойст орж явах тэрийг мэдгүй хөхт байгаа шүү дээ. Зүгээр л ингийн л хоолоогоор ярьдаг. Тэнгүүд тайзны яриа гэдэг хичээл байдаг мэргэжлийн. Тэн дээр ингээд за өрцгөвлийн амьсгаа авахаас өсвөлээд яг нэг дуучин хүнтэй адилхан гэж би боддог байхгүй. Дуучин ингээд өрцгөвлийн амьсгаа авдаг. Тэр шиг зөвхөн зөв ингээд тэн дээр ингээд уушгаараа авсан амьсгаа гаргах биш. Өрцгөвлийн амьсгаа авч тэр амьсгаагаа үг болгож гаргахтаа тохируулдаг байхгүй. Хуваарлаад тийм хуваарлж байгаа амьсгаа хуваарлж байгаа зүйл. Тэгээ аль үгэн дээр амьсгаа илүү хүчтэй гаргах нь тэр үг чинь хол сонсогдно гэдэг тийм техник. Тэрийг маш сайн сурж одоо ингээд хэцүү байдал одоо ингээд унтсан зодтой хийж явахтаа ч юм уу те их үж мөхөрцөн байж явахтаа ч юм уу үг хэлж яхад тэр чинь сонсогдтол байх хэрэгтэй байна. Тэр чинь бас ингээд зүгээр зогцоод ингээд ингэх биш. Бас ингээд унтсан зодуулж ич бас болоод байна шүү дээ. Зүгээр зогсож байгаа хэлэхөөр те одоо ингээд их хөрцөн ч юм уу ингээд хөвтцэн ч юм уу тэр үед хэлэх бас өөр. Хөтлөгч нар ч гэсэн бас юм юу болцсон байдаг те. Нэг юм холооны нэг юм суурин ингээд яг сонсогдоод байдаг те. Тэгэхээр тэр нөгөө тэр амьсгааны одоо тэр арга барилыг хэрэгэлсээр хагаад зүгээр энгийн үедээ ярьж байгаа ч гэсэн марга тийм болсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр ингээд нэг юм хүнд нэг юм согдцсан байна гэж ойлгох нь шүү дээ. Тэр нь одоо согдцсан байгаа байхгүй. Одоо тэрийг байнгын ингээд ажил дээрээ ч юм уу те жүжиглж байхдаа юм уу байнгын тэрийг хэрэглээд ахаар тэрнийхээ дагуу яваад хахад мэдээж хүнд ингээд суучдаг. Өөр инч мэдлгүй бараг те. Тийм одоо бараг өөр инч мэдлгүй амьсгаа авахтан хөрцөөл явдаг ч юм уу те. Тэгэхээр төвшөнд орж яг театрын жүжиг найруулахыг бүр одоо үнэхээр ер нь тийм ирмэлцдэг. Театр үнэхээр гоё шүү дээ. Дуртай. Яг сүүлд тамгуу төр үзсэн л дээ. Тэн дээрээс би бүр ингээд шоконд орж гарч ирсэн бүр ингээд 2-3 цагийн паниктай. Бүр ингээд нөгөө нэг дүүтгээ цог үтсэн. Тэгэл ингээл юм ярьж байгаа л сая төрөнд хэлээ дээ. Гэл энднээс гарахгүй бүр ингээ бүтэн автаж үзээд тэгэхээр би чинь нилийн дундуур үзүүрийн үтсэн юм байна лээ. Тэр зэгтээ яг тэр нэг жүжиг олон явах тусмаа бүр илүү гоё юм чавхаажаа төгөлдөрчих болов гэсэн бодол төрсөн. Тэгээд тэр нэг юм тайзан дээр байгаа тэр үйл хөдлөл тэр жүжигчдийн дуу хоолой ялангуяа одоо нөгөө жүжигчин дорд сүрэнгийн одоо бүтээсэн дүр тэр ингээд дөрөн дотроо ингээд галзуурцсан хэрнээ галзуурал дотроо дахиад бас нэг юм өнцөгтэй гэх юм уу бүр ингээд хөөх гэд хэрвээ тэр ингээд кинон дээрээс үзсэн бол мэдрэмж нь арай өөр байхсан болов уу? Тий. Одоо киноч нэг дүрсний монтажны урлаг шүү дээ. Илүүлгийн урлаг. Тэнгүүд тайзан дээр болохоор тэрийг одоо монтаж хийж болохгүй нь шүү дээ. Одоо камер ингээ олон талаас авцсан байхад тэрийг одоо жишээлбэл зүүн талаас ч авах нэг өөр план тавихад баруун талаас ч план тавихад бас нэг өөр байдаг. Хүний одоо цайны онцлогч юм уу те. Тэрний жүжиглэлт нь хүртэл өөр ирдэг. Хүнд кинон дээр бол тайзан дээр болохоор шууд л нэг эхнээсээ дуустал нэг явдаг. Уучлаарай. Тэгэнгүүт
тэр мэдрэмжийг театр дээр шууд өгдөг учраас асар ингээд зөрүүтэй байгаад байгаа байхгүй. Монтажер нь аргалж болдог байгаад байгаа байхгүй тий. За энэ дээр нэг жоох ингэсэн юм шүү. Тэгвэл интеллигент планы нөгөөд окей энэний текст дэсгэн дээр одоо би нэг текст дэсийг явж байхад миний жүжиглэлтэн жоохон худлаа мөртлөө текстэн зөв өрцөн байхад тэр дээр өөр нэг план өгдөг ч юм уу тий. Эсрэглэлийн нэг план өгдөг ч юм уу. Нөгөө хүний царай сонсож байгаа царайг харуулах ч юм уу тий. Гэж одоо зохицуулж болох нь шүү дээ. Тэгэхээр театр тийм байхгүй. Тэнд чи алдах юм бол тэр чинь шууд л алдаа үзэгч нүдэн дээр харагдана гэдэг ч юм уу. Тэгэхээр театр үнэхээр гоё л да. Тийм ээ тий. Яг найруулагч хүний өнцгөөс нь асууя л да. Ямар төрлийн кинод дуртай вэ? За би ч одоо ер нь бол яг л сайхан Монгол кинонд дуртай. Үзэх. Тий үзэх. Бас үнэхээр яг сайхан Монгол кино гэж яг ийм кино хэлдэг юм байна шүү. Юм тий. Алт үеийн кинод байдаг шүү дээ. Тэднийг үзэж जैन. Тэд нэр ингээд тэр кинонууд дээр илүү ингээд текст хэлээл тий. Олон юмыг ингээд яриагаар тайлбарлахаас илүү тэр хүний үйл хөдлөж жүжигчнийх нь тоглолтоор тэрийг илэрхийлж яадаг. Нэг бодлон тэр нь үзэгчдэд ч гэсэн бас бодох юм өгöd байгаа байхгүй. Энэ яагаад ингэж вэ? Энэ хүн ингэж байгаа болохоор ийм үйл хөдлөл гаргаж байгаа юм байна тий. Одоо зөвшөөрөхгүй байгаа үйл хөдлөлийг зөвшөөрөхгүй гэж хэлхийн оронд үйл хөдлөлөөр үзүүлдэг ч юм уу тий. Чимээг уурж байгаад ингээ гараа авчдаг шүү дээ. Зүгээр ер нь ингээ фантаз шүү, жишээ шүү. Яг тэгэнгүүт яг бас үгүй гэж хэлснээс илүү хүрдэг хүчтэй тий. Найруулагч мэрэгчлээ төгссөн. Гэтэ одоо бас ингээ яг хажуунаас жүжигчнээ хийдэг байхгүй. Одоо фильмийн кинонуудад. Тэнгүүт миний зүрх бодлоор за нэг драм кино тий. Тэнгүүтээ инээдмийн кино. Тэгээд за экшн ч нэг айхтар би надад буудаг байхгүй. Яг миний хувьд. Үнэхээр экшн киноны жүжигчин ч юм уу ингээд тусдаа өөр тэр үний хөдөлгөөн нэг эвсэл байж шүү дээ тий. Тэнгүүд миний зүр сүүл үед ингээд бодоод одоо солонгос кинонууд байгаа шүү дээ. Тийм дотор нэг юм сайко нөхөр байждаг ч юм уу. Тий. Одоо чи өөрийнхөө дүрийг хэлээд тий. Өөрийнхөө дүрийг хэлээд байна шүү тий. Өөрийнхөө одоо нэг ийм юм тоглож үзхийнсэн гэдэг тий. Ирмэлцлийг шүү дээ тий. Тинчээ харахад зүгээр нэг юм нуугдах гэдэг шүү дээ үзэгчдээс. Энэ бол тий сайн хүн байна даа ч юм уу. Гижээтэл нөгөөх нь эсрэлж юм. Амин хүн байж байгаа тий. Тим ийм хувилтай одоо тоглолттой дүрүүдийг л ерөнхийдөө бүтээхийг аяг хүсдэг. Зодиак дээр яг нөгөө нэг бүр үнэхээр ингэж жишигддэг жүжигч нь ингээ харахаар амар ингийн амьдралтай тий. Гэхдээ яг үнэхээр одоо тэр түгэн дээж тэр кинон дээрч тэр нөгөө дүр нь бол илрээгүй шүү дээ. Гэхдээ хамгийн их сэрдэгцэн нөхрийг илрүүлж чадахгүй байхад тэр бол бүр үнэхээр ингээд үзэж байгаа хүний бүр ингээ хорслыг төрүүлээд идэх байхгүй. Харахаар яг ингийн жирийн нэгэн яг нэг дундаж гар хэрнээ цаана амар том дарамтлагч тий. Миний захиаг нийтлэхгүй бол ингээд ингэн гээл тий. Тэр тэрэнд болсон хэргийг би ингэсэн гэд өөрийгөө ингээ балиар юм албаар юм олон нийтэд байлгаад байгаа хэрнээ жинхэнэ хүний мэдэгдүүлэхгүй. Тиймэрхүү дүр бол чамд бас бууж магадгүй юм шиг. Нэг хүмүүс ингэж юу гадаг байхгүй зүг харахаар тийм сайхан юм сайн хүн шиг төрхтэй. Оо сайн хүн л дээ. Тэр хүн хад хизээч нэг муу хүн байхгүй дээ гэж бодохоор те. Нэгүүд энэ миний давуу тал юм шиг мэдрэгддэг байхгүй. Тэ ингээд харахад нэг сайхан ингээд сууждаг юм байгаас. Энэ дэр нь гоё эвдсэн тоглолт гэсэн гэж. Пүү эн чинь яасан те. Дараа нь тэгэж бодуулмаар шүү дээ те. Тийм дүр бол бас үнэхээр гоё. Гэтэ яг ингээд кинон дээр үзэгчний хүсэж байгааг өгөх биш. Одоо ингээд хүсэж байгаас нь эсрэг ч юм уу. Эсвэл тэрийг нилээн чангалж ийж те ямар лайт юм бэ гэжиж араас нь тэр хүссэн юм өгч юм уу. Ийм бодох орон зайг тэр хүн ч гэсэн дотроо ингээд зэжилж ш тархиараа. Олон үзэх хэрэгцээ үсээд нь шүү дээ. Олон үзэх хэрэгцээ ч юм уу. Эсвэл одоо нэг юм бодох юмтай кино хийх ирмэлцдэг байхгүй. Одоо тэгэхгүй бол ингээд үзэгчний хүсэж байгаа ажиргалтай төсөлж үйд юм уу те. Тэрийн зүгээр өгөөд хүн тэндээс нэг одоо кино үзэж байгаа хүн чинь нэг юм мэдрэмж кайф ч юм уу те. Нэг юм авахыг хүсэж шít. Тэрийн зүгээр ингээ бэлэн ингээд өгөөдөх юм бол бэлэн хоол өгж байгаа юм шиг те. Тийм санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр ингээ үзэж гисэн бодууштай тэр хүн ч гэсэн за нэг угаагаад мүлжүүртэй тийм байхыг хэлээр нь илүүд үздэг те. За ер нь жилдээ нэг ер нь тааруул үзчихдэг ч юм уу эсвэл баг сар алга үздэг кино үздэг тийм төрлийн үзэгчнэр байдаг шүү. Чиний тийм кино байна уу?
За ер нь энэ киног ер нь л тааруул үзчихэн дээ. Ер нь үзэх юм олдохгүй бол нэгэ 50 сайхан суучинтаа ч юм уу те. Тэгж одоо тархинда буцлагдаг, бясалгадаг те. Бүх талаас нь ингээ барьж авах гэдэг киног байл. Дандаа л манай фильм кино байна да. Дөрөв хэсэг нэг бодлоо байлгүй яах вэ? Гадаад кинонууд тэгэл Монгол гадаад киноноос ингээд яг соёл өөр шүү дээ тий. Одоо Монгол хүний Монголын соёл ёс заншлаг өөр. Гадаад киноны гадаадын ч гэсэн соёл нь өөр учраас ахын өөр сайн муу ч өөр шүү дээ бас. Тийм. Тэр гадаад кинодоос гэвэл одоо миний хамгийн үзэх дуртай зүгээр ингээд эндээс нэг юм үзэх болгондоо олон үзсэн мөртөө үзэх болгондоо эндээс ингэж яг л тэр мэдрэмж аваад байдаг тий. Тижигдээд шүү дээ. Ногоон бүсгүй кино шүү дээ. Тэр ингээд тийм тэр дээрээс ингэж би хамгийн анх ингээд 10 жилдээ үзээд бүр хөдөө мал дээр байхдаа зургатаар үзэж байгаад ингээд зургаартлаа уйлдаг байхгүй. Тэгээд манай ээж гисэн гайхаад ингээд шин ундах гал орондоо байж хатал үзэж байгаа шүү дээ. Тэгэл тэрийг ингээд дахин үзмээр санагдал тий. Тэр хүн харахад тэр нэг том залуу биш үү? Ийм мөртлөө ямар сайхан сэтгэлтэй ингээд сайхан сэтгэлтэй явж байгаа хохирж байгаа тий. Тэгмүүд тэр сайхан сэтгэлтэй явж байгаа хохирж байгаа тэрийг Том Хэнкс бүтээсэн дүр тэр ингээд олж хардаг, мэдэрдэг. Тэр хүний ингээд гоё сэтгэл яваад байсан сайхан сэтгэл. За тэгэхэд эсрэг талынх нь нөгөө дүр нь ингээд хорсолтой зүгээр л нэг өөрийнхөө гялгаараа тий ийм амарлаг ийм цагдаагийн ажил хийгээд амьдралын дээшлэх нь тодорхой ч юм уу тий ингээ харагдаж байгаа дотроо бол тэр чинь бүр юм хөмөрцөн тоогоо шиг маш хэцүү байгаа. Сэтгэлтэй нөхөр байдаг ч юм уу тий. Тэрнэр ингээд бусад хүнийг ингээ ойлгож байгаа тий үр зөөлөн одоо тэрний сайхан сэтгэл биш. Тэрийг ингээ үзээд нэхэр ингээд тэр мэдрэмж ингээд дахин авдаг. Тэр чигтээ ингээд яг харахаар тэр чинь ингээд нөө бүр цаазаар авах одоо бүр юм ялтай болцсон хүмүүсийн ойрхон байгаа шүү дээ. Яг цаазын ял гүйцэтгэхийн өмнө одоо тэнд ингээ байж агаад цаазын ялд ордог тий. Тэгэхэд тэр ингээ харахаар ингээ шорон юм шиг тий. Яг юм дандаа хүнд гимт хэрэгтнүүд юм шиг хэрнээ яг тэр нэг юм хүний нөгөө дотоод мөн чанар сайхан сэтгэл тэр өөрийн юм байдлыг харуулсан драм кино байхгүй. Орчин нь бол тэр чинь ингээд ийм торон дотор тий бас нэг эвгүй нөхөр мөхөрч байдаг л үү тий. Тэр чинь яг харахаар ингээд бүгдээрээ баг юм муу юм шиг байхаар орчинд яг нөгөө дотор нь ус тосон ингээ ялгараад хуйг нь ч гэсэн муу байж болчихлоо. Тийм. Яа тэр бас ингээ бодохоор бас амар кино юм биш үү? Амар. Би яг тэрний хүүхэд байхдаа үзчихсэн. Одоо дахиад нэг үзмээр санагчлаа. Бас нэг өөр мэдрэмж авах байхаа. Жингл лөө, ноён жингл юу лээ? Тийм. Тэр хүртэл ингээд төгсгөлд нь амьд байдаг тий. Тэр бүр ингээд яг нэг киноны гайхамшиг гэдэг шиг тий. Тэр чинь ингээ өгүүлэгчтэй тий. Өгүүлэгч нь өөрөө Том Хэнкс гэдэг лөө. Юу лээ? Тийм. Би бас мартчихжээ. Тэгэл одоо тэр нэг муу дүр нь маа нэг том залуу чинь тэр хоёр охиныг яг аврах гээд аварч авах гэсэн байдаг лөө. Амин аврах гээд аварч чадаагүй тэрэндээ ингээд өөрөө сэтгэлээр унаад ингээд би аварч чадсангүй штэ гэдэг ингээд ойлоо байж хахад нь хайжсэн гэрийнхэн тэр тосгоны хүмүүс хурж ирээд энэ нөхөр ингэсэн байна. Гэдэг юм дүгнэлтэнд өрцөн. Тэр чинь бас тухайн цаг үеийн нийгмийн одоо тэгш бус одоо үзэгдлийг ч гэсэн бас харуулсан байна шүү дээ. Тинчээ ингээл тийм нийгмийн одоо тэр нэг юм шорон дотор өрнөд байгаа хэрнээ. Одоо тэр яг нийгмийг л тэр чигт нь харуулсан юм шиг санагддаг байхгүй. Яг тэр хүн болго өөр үздэг байх. Гэхдээ миний хувьд тинчээ ингээд сайн муу хүмүүс те хитрхи хэрцгий хүмүүс энэ байгаа. Тэр нэг тэр хоёр охиныг яг жинхэнэ алсан алуурч нь тинчээ бас цаазяа сонсцсон байж байдаг шүү дээ. Тийм тий. Тэрийг нөгөө мэдрээд айхаад тэр тийм том юм өгчтэй юм залуу тий хүн харахад гаднаас юм байдрун ширүүн дөрвөн тийм залуу мөртлөө тэр дотор ямар тийм гинэн цайлган сэтгэл тийм өрөвчн инжин сэтгэл тэр дотор байгаа хүн болгон харагдах байдал одоо харагдсан шигэ байдгүй гэдэг тийм зүйлээ харж тэр чинь бүр юм бурхны хүчийг ингээд хийдэг хүн байгаа хөө тий хамгийн хэцүү тэр чинь өөрөө өвдчихдэг лөө өөрөө хүний өвчнийг ангаагаад тэр өвчнөө өөртөө шингээдэг авдаг тий гэдэг ингээ гаргадаг шүү дээ. Яа тэр бас эвгүй кино шүү. Миний яг тэгж үздэг кино гэвэл Загалмайлсан эцэг гэх кино. Нэг үзэхээр ингээд амар гэмт хэргийн кино үзчихээ. Дараа нь дахиад үзэхээр юм гэр бүлийн хайрын тухай кино үзээ. Дараа нь үзэхээр бас юм кармагийн хуулийн кино үзээд ч гэдэг юм уу.
Үүсэх болгон тэндээс ингээ мэдрэмж аваа л гэдэг. Анхны үзэгч одоо чи Грим Айлыг яг хүүхд тахтаа үзчихэд одоо үзэхээр та хоёрын мэдрэмж бол бүр ингээ шал өөр юм хараад байна шүү дээ тий. Анх бол хүүхд тахтаа үзэхэд би зүгээр тэр жүжигчнийг нэг хүч байгаа тэр хүнийг өрөвдөж үйлж штэ. Тэр хүний өмнөөс л айгүй хэцүү байгаа л тий. Яагаад ингэж байгаа юм бэ тий? Ямар шудраг бус юм байж юм бэ тий? Энэ хүн ингэж явж байхад энийг яг хинч ойлгохгүй байваа тий. Нэг гол дүр нь болох Том Хэнкс болохоор ойлгож чадбайгаа шүү дээ. Яг нөө дунд нь бүх процессыг мэдээд байгаа хэрнээ үйлдэл хийж чаддаг. Тий. Ямар ч аргуулъя гэдэг үлээ. Яадаг үлээ. Аргуулъя гэдэг үү? Гэдэггүй л. Тэр бол яалч ингэ нэг одоо цаазын ялтай. Цаазлах нь угаасаа ойлгомжтой зүгээр тэгэл нэг хугацаагаа хүлээгээл хинчээ байж байгаа. Зүгээр нэг гаргаж нэг эхнэр дээр нь очиж өвчнгийг аавна гэдэг өгдөг ш. Тинчээ ингэж хойволдоо үсэж авч гаргадаг. Тэр үе байдаг. Тэгэл тэр ингээ ойлгоод байгаа мөртлөө юу ч хийж чадахгүй ш төрхий те. Ингээд чадал нь өрөхгүй ч юм уу те. Энэ ийм штэ гэд бусдад ингээ ойлгох хийж чадахгүй. Бусдад тэрнгүүд иргүний одоо ялан ингээ гарцсан учраас. Нөө үзэгчд яг Том Хэнкстэй амтаас шаналаад байна шүү дээ. Яг энэ уул нь ингээ ойлгоод байгаа даа. Уул нь сайн хүн нь мэдж байгаа даа гэдэг. Тэгсэн мөртлөө ямар ч боломж байхгүй. Тэгсэн дээр чи яг одоо мэдээж ажил процесс ал яг үлдэгдээл ингээл явж явах үед алдаа гаргасан үедээ ер нь өөртөө яаж ажилдаг вэ? Алдаа гарснаа мэдсэн үедээ тий. Тий. За ер нь л өөртөө ярилцдаг та. Жон сэтгэлээр уннаа бас. Энэ одоо сүүлийн үед бодохоор бас их буруу байгаад байгаа хэрэг. Хитрхи өөрийгөө голоод те. Чи ингэчлээтэй энэ хөөс юм дээр чи бас ингээл муу шүү болоогүй шүү гэдэг ч юм уу. Өөрийгөө хитрхи бас ингэж доош нь болох сэтгэлээ доош нь болох те. Хэрэггүй санагддаг байхгүй. Одоо зарим мэдгүй залуучууд ч юм уу хэрвээ тийм хүн байвал битээ тэгж байгаа. Яг хүн бүгд л алдаа гаргадаг тийм үү. Гэхдээ алдаага окей би энэ дээр алдаа гаргачлаа. Харин дараа нэг юм алдаа би хийж гаргахгүй гэдэг. Тэрийг дахин кодлох хэрэгтэй юм санагддаг байхгүй. Яг тэр нөө юунаас болов би яагаад ингэв? Тийм би яагаад энэ дээр ингэж бодсонгүй гэдэг. Яагаад би энийг ингэ алдаа гаргаж байгаа. Гэхэд сэтгэл хөдлөл айгу чухал гэдэг байхгүй. Тэр үед ингэж бүхэн болчих юм сэтгэл хөдлөлтэй тий. Окей нэг ингэ болох юм байна гэж бодсон. Одоо тэр үүднээс тэнцээ ингээ зарим зүйлийг бодог орхитуулсан байдаг. Тэнгүүд дараа нь тэр нь алдаа болоо хувирчингууд. Гэл. За яах вэ? Бас хүн алдаал те. Гэтэ хүн ч нөө алдна. Алхам тутандаа л ганц хоёр алдаа гаргаж л байгаа баг. Гэтэ тэрийгээ анзаараад тэрний ард дээрээс энэ тэр алдаагаа давтахгүй байх нь хүн урагш байгаа нэг шатах тийм боломж гарч ирдэг юм болоо гэж боддог шүү. Би бол алдаж болно. Тэгтээ сайжруулах хэрэгтэй. Сайжруулах хэрэгтэй. Зэп фильмийн тухай яриа л да. Яг оюутны одоо ширээний ард үүссэн групп байна шүү дээ. Одоо нэг баг байна шүү дээ. Энэ баг мэдээж маш олон зүйлийг л туулж яваах. Анхны кино яаж бүтвэ? Анхны кино бид чинь яг одоо бас тэр оюутан ингээл үе байхад оюутнаас дөнгөж төгссөний ард хийсэн тэр ингээд үнэхээр их ирч хүч байсан байгаа байхгүй. Одооныхоо бодох юм бол одоо ч ингээд бас зарим зүйлийг ингээ ойлгоо. За ингээд алдчихвал яах вэ те? Цаг хугацаа ч юм уу ингээд харим санагдаад байгаа байхгүй. Тэр үед бол алдхаас айдгүй те. Буруу хийсэн ч яа тийм. Дахиад хийн үзэн гэдэг ч юм уу. Тийм зөрөгтэй үйсэн байгаа байхгүй. Хийгээл үзье. Тушаал үзье гэдэг шиг те. Үзээд алдъя гэдэг шиг те. Яг тэрэн шиг гол нь хийх нь чухал байна. Хийх нь чухал байгаа. Зүгээр бодоод ингээ яах вэ гэж цаг хугацаа өнгөрөөж байгаа орон тэнцээ зүгээр шууд хийдэг те. Зарим зүйлийг ингээ сайн бодож чадахгүй байсан гэсэн. Одоо болохоор ингээ бүх зүйлийг бодож төлөвлөх гэдэг болсон. Одоо ингээд алдаа гаргах үе гэдэг үднээс. Тэр үл алдаа гаргахаас айхгүй байсан байна. Анхны кино бид нар чинь 3 дахь курст ингээд зэ фильмгээ байгуулсан тийм бүүнд ингээд уулзаал. За хэдүүлээ ингээд нэрэдэд ингээд кино урлагт ингээд гоё ажиллана. Захиур хагалнаа гэл тийм. Тэгээд тийм гоё хүсэл эрмэлзлэр нийлцэн залуучууд анх 3 дахь курсын зуны амралт байхгүй. Амарсан би хөдөө Монголд байсан баг гэртээ. Тэгээ бийжсэн манай залгаж байна. За яаж ийн юу гэж байна. Ингээ өдөө байж лээ. Алдаа яваал тий. Тэгсэн за чи хүрээд ирээ. Энд чи нэг юм зохиолын санаа гарчаад байна. Хэвлээ кино хийгээд. Нэг оюутан хүүхэд чинь кино гээд кино хийх чинь гэр чинь. Тэр үед чинь ингээ сойсон оюутан байх хугацаанд ингээ кино хийгээд гаргасан түүх ер нь баг байдгүй байсан баг.
Тэгэл бид ямар ч амар том зөрөгтэй үйл маш том зөрөгтэй. Кино гэдэг чинь ингээл бүр асар том зүйл санагддаг. Баггүй оюутан баг чинь. Тэгээд бид нар очиод уулзсан. За нэг ийм санаа байна. Ингээд тгий. Объект ингээ Булган аймгийн Аршаанд сум. Тэ. Аршаанд зурагшаа аймагуд Өөрөн аймгийн бүрдсэн. Энэ хоёрын зааг дээр эзэн тасархаан дэшээ. Ийм санаа нь ингэж хийгээд. За тэгээ окей. Хий. Гол юм юу юм мөнгө. Тэ. Мөнгө бид нарт ингээ байхгүй хомс. Гэхдээ бид нарт давуу тал нь юу байсан бэ гэхээр жүжигчд зураглаач тэ. Тэнцээ ажиллах хүмүүс нь бид нар өөрснөө байгаад идэг. Тэнгүүд тэнцээ зүгээр нь урсгал зардал гарах гэдэг байхгүй. Ямар амтын хэдүүлээ өөрснөө хитэн дөрөг олоод ээж аваасаа ахтан нүрсээ зээлэж чамаагүй хий. Тэгээ манай бууг ах одоо манай ерхий зураглаач найруулагч гоё юм батах. Тэнгүүд бидний хамгийн том байгаад шүү дээ тэ. Бидний бол арай том залуу. Бууг ахаас ингээл их чахнараасаа дөрөг зээлж аваад бид ч гэсэн тодорхой хэмжээнд ингээл аав ээжээсээ их чахнараасаа ингээл цуглуулж байгаа. Тэгэл зөрөгтэй ямар зохиол бичээл хамгийн анхны кино бол ингээ бүр бүтэн ингээ зохиол айхтар гарсан юм байхгүй заа. Гэгээ уучрал кино байхгүй манай хамгийн анхны кино. Тэгээ ангийнхаа одоо жүжигчин хүн цэнгүүн байгаа. Одоо манай жүжигчин хунаа. Тэгмээтэй манай ингээ игэл заяа гэж бас жүжигчин. Тэгээд би өөрөө тоглож байгаа манай хонгорхуу тоглож байгаа гэл ингээд үе тэнгийнхнээс ангийнхнаасаа за минь зинги энэ чи юм дүр байна гэл. Тэгэл бидэд нөгөө хэд маань ч гэсэн нөгөө хэд ч гэсэн айхтар цайлан гэж өгч чадахгүй шүү дээ. Ойлгуулаа л те нөгөө хэд ч гэсэн найз нагаад дэмжнэ гэл. Тэгээд анх шууд Өөрөн аймгийн бүрд сум руу очиод Булганы Аршаанд сумд очиод бид нэг натуурт 10 гаруй хонсон 11 хонсон байдаг хаа. Зураг авалтаа хийгээд ямар ч туршлага байхгүй хүүхдүүд одоо зашил буугийн ах маань манай чой лог манай ерхий гэрэлтүүлэгч бас тус найруулагч хийдэг залуу байгаа. Тэр хоёр маань болохоор фантастикийн киноны хараа алтанд явж исэн. Бид хэдийг бодвол за кино яаж бүтдэг юм уу те. Кино гэдэг ийм байдаг гэдэг нэг юм дүртэй, арай дүртэй. А тэг нөгөө хоёр тэрэл ихэд хөшгөлж байгаа шүү дээ. Тэгээ очиод зохиолоо тэнцэн оч хөгжүүлээл те. За энэ дээр нэг ийм бай гээл. Тэгээ хамгийн киногоо тэгж хийжсэн байхгүй. Тэгээд тэрчмээс өвлийн зураг авалттай, зуны зураг авалтны хувьд дуусчаад өвлийн зураг авалтч корона гэж гараад, тэгээ ковид гараад жоохон хойшлол. 3 дахь курст хийсэн кино байгаа шүү дээ. Тэгээ яг 4 дахь курсээ төгсөх жил 20 50-д кино театрт хаацсан байсан. Тэгмэд кино театрт буцаж нээгдээд 50% дүүргэлттэй те. 50% 100% гэж бодож дүүргэлтээр кино театрт кино гаргаад. Тэгэхэд ямар ч монгол кино гараагүй байхгүй. Дуучин Сэрчмагийн сэтгэл буруугүй гэдэг дуучин Остон гэдэг те. Тий. Сэтгэл буруугүй чинь бүр аль эрт гарсан дуу. Тэр чинь маш их хитэрсэн те. Одоо Сэрчмагчийн бас л хит дуунууд нэг штэ. Тэр дуу яалтч унаа алдаад байсан байхгүй. Киногоо үзээ тэр дууг сонсохоор яалтч унаа алдаад тий. Чамайг харсан өдрөөс хойш гэл. Тэгээд миний хайр гэдэг. Тэгээд бас шууд тэврээл ороод ирдэг шүү. Үнэхээр дотор ордог доо тий. Яаж ч Сэрчмагч гэсэн өөрөө үнэхээр гоё дуучин. Үнэхээр гоё болоо та. Тэгээд бид нар Сэрчмагчтай уулзаа саналтай байд. Багч таны энэ дуу ингэж киноныхоо одоо ингэж саундтрак болгож ингэж явуулах гэсэн юм аа. Гэдгсэн бид нар ингээд жоохон хүүхдүүд те оюут хүүхд ингээд айцтай байгаа шин. Тэр том ингээд өндөр гоё дуучин. Тэгээд очиж байсан чи амар гоё ингээд юм те. Тэгээл та амар гоё гэд хүлээж аваа. Тэгээд манай Жон хамтлагийн цог ах манай киноны аяыг зохиосон байхгүй киноны дуу хөгжмийг тий хөгжмийг. Тэгээд тэрэндээ цог ахаараа одоо жоохон шинчилж аранжировшк хийлгээд аранжировшк гэдэг үү аранжрок гэдэг үү аранжрок хийлгээд тэгээд тэр дуу бүтсэн баг манай киноны дуу болоод аягүй гоё дуугтэй. Тэгээ бас манай Чон хамтлагийн Дэрмах анх нэг юм гигэн уучрал гэдэг нэртэй дуу байна. Гигэн уучрал минь гэдэг. Би чинь яаж дуулаад байна. Үргээд аймаараа явцсан тий. Үзээ загнуулах гэдэг чинь. Тэгээд буугийн ах тэр анх энэ ингээд дууг таад өгье гэд гоё клип гэж бид нэг кино манаас санаа байхгүй байхад өгсөн байгаа байхгүй. Тэгсэн бид нар тэр гигэ уучрал гэдэг дуу нь сүүлдээ кино болж хувираад. Тэгээ манай гигэ уучрал гэдэг киноч хоёр остой байхгүй. Хоёр мунд нэг нь Чон хамтлагийн дуу тий. Тэгсэн нэг нь Pop Diva Сэрчмагчийн дуу гэдэг. Айгу мундаг. Гоё Сэрчмагийн сэтгэл буруугүй гэдэг. Тий сэтгэл буруугүй амар гид болсон дуу. Тэгэж анх бүтчихсэн. Тэгэл кино театрт яг 4 дугаар курсээ төгсөх жилээ бид нар сойсоо оюутнууд кино театр том киноны нээлт хийж байлаа шин. Тэр бас амар үнэхээр гоё дурсан чи. Кино нээлтэн дээр
яг кино нээлтүүд үзсэн л те. Тэгээ харахаар амар гоё атархмаар хэсэг нь яг ингээд нөгөө тэр найруулагч жүжигч ингээл тэр гээл ингээд хөтлөгч зарлал ингээд улаан явсан дээр ингээд алхаал ингээд. Йоо би өөр тэрний дараа ямар гоё юм бэ. Тэр яг хамгийн гоё хэсэг. Тэр үнэн гоё юм чи. Бүр ингээд яг гоё зарлуулаад яг гоё гарч ирэл те. Ер нь тэгээд амьдрал дээр ч гэсэн ингээд хүн хийсэн ажлаад өгнүүлэл те. Нэг ажлын ард гарна, нэг юмны ард гарна гэдэг чинь маш гоё зүйл шүү дээ. Тэгээ энийг би сайн ч муу ч вэ хийж чадлаа, дуусгах чадлаа гэдэг тэр мэдрэмж маш гоё байхгүй. Насгүй дундаас нь шантаад хайдаг ч юм уу те. Тэр хооронд кино хийх тэр хооронд ч бас асар л их юм болно шүү дээ. Тийм шүү дээ. Чи одоо мөнгөтэй мөнгөгүй те. Тэгэл цаг уур бас яаж байгаа вүлээ те. Одоо амар мөнгөтэй одоо амар сайн төсөн хүмүүстэй амар гоё кино хийж байгаа ер нь хасах төч хүрээд байвал тийм шүү дээ. Одоо тэр кино яг тэр үйл явдал ч одоо ингээ манай саяны алдуул дээр алдуул гэсэн кино харчаад нас хүүтэн л байсан да. Ер нь хүүтэн байсан шүү гэд алдуул киноны тухай яриа л да. Алдуул кино мэдээж би бол зүгээр тэгж бодсон шүү. Зүгээр миний л өнцөг шүү. Яг ахугаас төрдөг яг бидний дунд байдаг эмзэглэл болов гэж. Тий, ер нь тий. Одоо ингээд бодохоор алдуул уран сайхны кино бол одоо ингээд хотчлт их байгаа тийм үү? Манай Монгол улс загвар унсын гарын хүн амтай. Мөртлөө ийм том газар нутагтай байгаа мөртлөө хотчлт төвлөрөлт маш их байгаа. Тэнгүүд тэр ингээд хөдөө сайхан тал нутагтаа тий хангаа газараа эзэн болж байж байгаа хэдэн малчин залуучууд л байгаа байхгүй. За залуучд гэхээсээ илүү ер нь ах эгч нар их хвчлэн байгаа тий. Энд чинь ингээд яг болж байгаа үйл явц тэр хүмүүсийн одоо хэцүү цаг үеийн юу байдیں۔ Тий сайхан цаг үеийн сайхан үеийн юу юм гэдэг. Энэ дээрээс ерөнхийдөө зэмжилж гарсан гэх юм уу. Одоо малчин хүний хамгийн одоо ихэн зүйлийнх нь нэг нь гэхээр одоо мал авах нь л болж байгаа байхгүй. Мал энэ тав шүү мал сөргөн. Тэнгүүд тэрийг ингээд тэр малыг өсгөхийн төлөө тэр сүргийг чанаржуулахын төлөө тий тэр малчин ингээд өглөөнөөс ахуулаад орой хүртэл өдөр болгоныг юм хийж зүтгэж байгаа байхгүй. Улстай тий. Тэнгүүд тэрийг зүгээр ингээд нэг юм зүгээр хулгайч одоо нэг хулгайч нөхөр ингээд тугаалгаа явуулж байгаа. Бүтэн яад чинь зүгээр жишээл авахд 5 жил ингээд тасралтуудын яраас хөдөлмөрлөл тий тэжээгээл тэн чамаг санхугаа зарцуулаад хамаг сэтгэлээ зарцуулаад овоо өсөөл ингэ болж исэн чинь зүгээр нэг л өдөр гэд улгаач аваа авчих жишээ нь тий. Тэгэд тэр хүнд одоо ямар мэдрэмж төрөх вэ? Шантармаар санагдана шүү дээ тий. Тэрэн дээрээ санх хэмзгэлж одоо манай киноны зохиолыг бичсэн Бууг ах манай найруулагч алдуул кино найруулагч Бууг ах битэр ингэ ярилцж хагаад санаач ингэ хөгжил явдаг шин. Хүн юм ярингууд бол ингэ нэмэл юм ярьдаг. Анхыг тэгж ярьж хагаад гарч ирсэн зохиол байхгүй. Одоо кинон дээр бол ингэдэг ганц хүүтэй тэр ганц хүн хот руу явцсан тий сургууль соёл ингээд төгсөд хотод ирээд ингээд байж байгаа. Тэгсэн мөртлөө хотод нэг л хөлөө олж өгөхгүй тий өстой хоёр идэхгүй хоос онохгүй гэдэг шиг үнэ маргааш харгацаал ахис дэвшиж байгаа юм алга тийм чи 5 6 жил 7 жил амьдарч байгаа. Гэхдээ ер нь нийтээр л энийг тоолж байгаа шүү дээ. Энийг тоолж байгаа. Тэгээд яагаад заавал ингээд хот руу тий яагаад энэ рүү байх ёстой юм бэ? Яагаад заавал энэ рүү ингэж бүгдээрээ хошуурах ёстой юм те? Тинчээ зүгээр бас ингээ өөр сайхан амьдрал байж штт. Хүн болгон ингээд хотод байранд амьдраад ингээ албагүй л байхгүй. Тэ? Чадахгүй бол болил л да. Сайхан чаддаг юм аа хийгээд амьдрах шиг. Хүн өөрөө тэгж аз жаргалтай амьдрах шиг сайхан юм байхгүй штт. Тэгээд тэр одоо кинонд ирэхэд тэр хүн аав нь өнгөрч байгаа байхгүй. Аавгаа өнгөртөл тэр хүүхд хөдөлгөгч төрөөс очиж байгаа байхгүй тэр залуу. Хотод ингээл нэг юм харцсан тэний бодлоо ингээл зүтгэлээдэг болж байгаа ч юм байхгүй болохгүй ч байгаа юм байхгүй юм. Тэгээд аав нь бурхан болсны ард дээрээс нутагтаа анхудаа жоох нутагтаа ингээд очиж байгаа. Тэгээд 6-7 жилийн ард дээрээс. Тэгээд хөдөө сайхан нутагтаа очиход 10 жилийнхэн найз нь тэнцээ ингээд маш сайхан амьдарч байгаа ихнэр хүүхэдтэй болцсон те. Жаргалтай амьдарч байгаа маллаа тэнцээ. Зүгээр л тэ зүлгэн дээр гэрээ бай зүгээр л сайхан амьдрах юмсан гэдэг шиг. Тэнцээ тийм сайхан жаргал байгаа байхгүй. Тэрийг ер нь ойлгуулах гэж хичээсэн кино юм болов. Тэр хүүхэд очиод тэнцээ ерөнхийдөө ойлгоод би ер нь хаашаа яваад байгаа юм бэ те. Би юуны төлөө ер нь яваад байгаа юм бэ гэдгийг тэндээс очиод ойлгоод те.
адуу мал сүрэг нь юм байна, тийм байна. Энэ зүйлүүдийг тэр одоо яг үзэх юм бол хүмүүс одоо үзэх юм бол эндээс маш их зүйлийг нь ойлгох байх. Одоо яг бид нар нэг тийм сошиалын бүр юм солиорол дунд байна л да. Яг ингээ өөрийн яг дуртай дургуй мэдэхгүй гоё гэж харуулсан юмыг дуурайж тэрний төлөө маш их цаг хугацаагаа зарцсан байна. Мөнгө санхүүгээрээ хохирцсон байна. Тэгсэр нэ өөртөө яг одоо тэр тарахгүй мэдэхгүй мэдрэмжийг авахын төлөө маш их хөдөлмөрлөд байна л да. Заавал одоо тийх албатай биш гэж одоо бүр бодогдмоор одоо зүйлүүд байна шүү дээ. Одоо заавал одоо ингэх ёстой мó гэдэг бодлууд нэг юм адгуу бодол надад бол ингээд зөрүүд бодлууд төрөөд идэг багхгүй юу. Ер нь яагаад ийм байх ёстой бол гэдэг нэг юм дотроо зөрчилддөг ч юм уу. Бид нар яг ингээд дотоод ингээд өөрийнхөө дуртай зүйлийг бодох, сонгох тий тэрнийг дотроосоо хайх маш нарийн шаардлагатай учирч байгаа юм болов. Тэгэхгүй бол тэнд ч нэг ийм хүн ийм зүйл хийхээр тэр нь ч гоё юм шиг харагдаад эсвэл нэг тэрнийг ингээ хүмүүс дуурайгаад тахаар би бас ингээ хоцроод байгаа юм болов. Нэг тийм хоцрогдсон юм шиг эсвэл би өөрөө болохгүй байгаа юм шиг мэдрэмжүүдтэй тултаад байна шүү. Тийм. Одоо хүний тийм мэдрэмжүүд тий. Одоо би энэ хүн ингээд байхад тэр нь гоё юм санагдал. Тэрлүү ингээд орчих гэхээр одоо болж өгөхгүй ч гэдэг юм тий. Би өөрөө болохгүй ч гэдэг юм. Одоо энэ нод нэг санагдаад байгаа байхгүй нэг юм хушуурал тий. Тэн нэг хүн ингээд гоё сайхан юм яриад фэйсбүүкээр сошиалор тий. Ард нь яг үүндээ үнэхээр тийм гоё сайхан байгаа юу үгүй юу мэдэхгүй ч бас. Зүгээр ингээд наа өнгөн дээрээ хүмүүст ийм байдаг, тийм байдаг, гоё байдаг тий. Ингээд гэл зааж зүглэл нэрэж тийм юм шиг гэл хүмүүс тийш хушуурч байгаа тий. Өөрийн гэсэн одоо бодол, өөрийн гэсэн үзэл бодол айгу муу байгааг их юм шиг санагддаг байхгүй надад. Чи үнэхээр өөрийн гэсэн үзэл бодолтой нэг юм чиглээд харцсан. Окей би тэр уулын орой дээр л гарандаа тэндээс цааш харахад тэгж харагдах байх ч юм уу тий. Тэгж зорьсон бол одоо би тэр уулын оройроо гарах гээд ингээд за бэлдэн ч юм уу ингээд алхаж яхад хажуу талын нэг толгой дээр гарцсан нөхөр энэ нэстэ гоё юм байна наашраа энэ толгой дээр ингээд энэ толгой дээр гарчаад ийшээ харахад гоё байж гэх юм бол чи талд нь очиод буцаж буугаа дахиад тийшээ хүний тагаал өөрийн гэсэн үзэл бодолтой үнэнч биш байгаын илрэл юм санагдаад. Хүсэг уулын орой дээр гарч яах юм бэ? Тийм мэдгүй байж тий. Гэтэ чиний дээр төсөөлсөн уулын орой дээр гарахад дахиад цаана нэг уулын орой байжлаа байхгүй. Байж байдаг байхгүй. Тэр ч зогсохгүй л ах л та. Тэгэхээр нөө өөрийнхөө яг тэр нөө алсын тэр цаатлын зорилгыг л зөв тодорхойлохгүй бол тийм зорилгоо маш зөв бид нар бас маш их цаг хугацааг алдаад байна тий. Хайрын цаг хугацаа. Яг уу төвшөөг өөртөөгөө яг хэр илүү ярилцдаг. Би одоо тэр тал дээр өөрөө жоохон чамалдсан шүү дээ. Нэг сайн айхтар ярилцж чаддгүй байх. Гэж зүр өөрөөгөө боддог байх. Гэтэ ярилцах маш их хичээдэг. Одоо ярилцахыг ч байх те тэгээ өөрөө ингэ бодол за би яаж нээж миний зорилго юу илээ би тэрнийхээ төлөө юу хийж байгаа илээ те. Тэгж ер нь бол бодно ингээл ганцаараа байж захтаа ч юм уу юу ингээл ямар хүй байна шүү дээ те. За яаж нээж би миний төлөө юу хийх ёстой илээ. За болохгүй л одоо хэсэг амарчээ те. Энэ хугацаанд жоохон бодчихээ төлөвлөчээ. За окей болсон үедээ би ингээд яриад хий. Баам ингээд яриад байж болохгүй шүү дээ. Хүн чи ядраа шүү дээ хүнлэмж. Сэтгэл бие махбод бүтээрэл ядраа шүү дээ. Гэтэ сүүсийн оюутнууд ягаад тийм өөр мөнхийн батарейтай юм шиг ирч хүчтэй байд юм бэ? Тэр бол би зүгээр тэрний гаднаас нь харж байгаа хүн шүү. Дотроо мэдээж ядраад зарим нэг ингээд бөөнөр бужигжаас нэг нь унтчил байдаг байх л та. Гэхдээ тэр ингээд үнэхээр ингээд нэг юм тогод залгцсан юм шиг байгаад идэг шүү. Одоо ийм л байгаа таах надад ч жишээгээр тайлбарлах юм бол хүнийг их гой цэнгэлдэг юм шиг санагддаг байхгүй надад. Чи ингээ ганцаараа яваад их юм чиний батарей дуусна те. Ганцаараа бүх зүйлийн төлөө хичээгээд ингээ батарей дуусна. Тэр үед хүн нэг гоё үг хэлэхээр ч юм уу жоохон сэргийдэг шүү дээ. Яг тэрэн шиг. Сүйст байхаас ахвал хамтын уран бүтээл те. Найз нөхөд багийн ажиллагаа одоо юу гэдэг. Тэр болгоныг ингээд суулгацсан байдаг учраас би нэгээ дэмжих одоо тэр зүйлүүд нь маш гой цэнгэлж яадаг юм санагддаг байхгүй. Би энэ чинь ингээл янтраалаа ингээ хэцүү байгалаа. Хэцүү зүйл тохиолдол гэж байна. Зүгээр юм найз те. Ингээ болохгүй найз нь хамт ингээ гэл. Тэр гоё зүйлүүд ингээл цэнгэлж яадаг юм санагддаг байхгүй. Тэгэхээр одоо хамт олон те баг тэр л бүх зүйлийг цэнгэлээл хамгийн гол нь урлаг гэдэг зүйл чи өөрөө маш гоё штэ гээгэлэг сайхан ичвчтэй байх угаасаа бүрэн ундраган тэр одоо нэг юм амин сүнс гэх юм уу те тэр мэрэгжил дотор байгаад байгаа байхгүй. Тэр юм сайн сайхан гоё зүйлийн төлөө нэгдэдэж штэ. Одоо сүүсийн өрөөж бид сайн сайхан дагуулна гэдэг шүү дээ.
Тий. Тэр сайн сайхан зүйлийг ингээд дотроо төсөөлцөн тий бодцсон учраас тэр замд орж ирж байгаа саар муу ч юм уу тий тэр зүйлүүдийг тоохгүй байдаг баггүй. Тэгэхээр л тэр зүйлээр л маш их хэрч үцнийг авдаг. Тэгээд өнөр амар ирч хүчтэй шууд нэг галтэргийн цугаа явуулчих. тий одоо ингээд нэг кино гаргаад ч юм уу эсвэл нэг жүжиг үзээд ч юм уу жүжиг тавиад ч юм уу тий ингээд тэрийг үзэж байгаа үзэгчдээс одоо ирж байгаа тэр мэдрэмжүүд маш гоё байдаг байхгүй. Вау галаад ирж байгаа. Үнэхээр гоё байна галаад ирж байгаа. Нааш жоохон тийм байна гэж хурцлж байгаа тий. Тэр бүгдээс ч ингээд дахиад цэнэглэгдээд байгаа. Дараагийн бүх зүйлд тий. Окей за бид энэ дээр алдсан юм байна. Түлэн дээр анхаарч. Энэ нь хүмүүс таалагдсан бид нар дурам өгсөн. Бид нар бас чадчих штэ гэл. Цаашаа явах. Одоо ингээд кино гаргасны хар дээрээс ингээд маш хүлээлт байдаг байхгүй яадаг бол гэл тий. Тэгэхэд хүмүүсийн доор бичиж байгаа комментууд одоо сошиалор явдаг шүү дээ. Одоо явж шүү дээ маркетингуд бол. Хүмүүсийн доор бичиж байгаа комментууд энтрийг уншаад л. Тэгээ одоо алдуул дээр ихэд л үнэхээр гоё кино болсон байна. Сэтгэл хөдлөж байна гэд муухай коммент юу байхгүй. За одоо байвал нэг ганц хоёрхан зүгээр юм. Тэр чин тэгсэн байж тээ. Одоо жишээл бууны кинонд үрцээ бууных нь одоо юу мянцаар хийцэн байж тээ. Үрдэг юм мянцаар хийцэн байж гэдэг юм уу. Тиймэрхүү жижиг сажигл зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ ч нэг баярлж байгаа байхгүй. За бид нар бас гайгүй юм хийчихжээ гэдэг. Өөрсөндөө урам өгöd шүү дээ. Гэхдээ тэр нь ханж болохгүй тий. Тэр хишиг продакшныхныг өлөөлөөдсөн үгүй юу? Тийм. Манай хэд ч манай хишиг продакшны ах нар чинь бас өөрсдөө урлагийн хүмүүс тий. Тийм болохоор бас маш их мэдрэг хүлээж авсан баг. Гэтэ одоо хүмүүс үдсэн хүмүүс ч гэсэн хэлэхдээ ингээд бас л яг тийм л реакшнтэй байлаа гэж хэлж байгаа байхгүй. Одоо манай нутгийн бүх ах нар найзууд энэ төр байдаг л та. Том хөвчүүд харахад сайхан арахаас ирчүү тий. Надад залгаж байгаа байхгүй. За өстө гоё кино олжээ. Манай нэг аймгийн ухцаас найзууд байхгүй. Тэр ингээд мундагийн арахаас залуу тий. Хөвчтэй. Тэгсэн тэгж би ингээд одоо 3 дахь үзэж байна. Би байсагээл үзээд тий. Үнэхээр гоё байсан. Тэгээд эхлээд ингээд гэр бүлээрээ сууж байгаа. Мэдрэмжээр ингээд тэжээгдэд нь шүү дээ. Тийм. Тэр мэдрэмжээ дахиад авах гээд дахиж үзээд нь шүү дээ тий. Тийм сайхан мэдрэмж өгсөн учраас. Найруулагч төвшин дэрж грим аял үздэг шиг тий. Тийм. Дээрээс ингээд яг тэрэн шиг. Тэгээд огшоол ирдэг гинэ ингээл. Одоо яг нэг гой эсгүүд дээр тий. Яаж ч кинонд орол ингээд огшоол ингээл самсаа шахирал ингээл нүдний аяг нь нулимсаар дүүрэл. Яг ингээ ойлгох гэл ингээ харангуут хажууд нөх хүүн ингээ зүцчихдэг тий. Охин нь ингээ цогсоо бас болдгоо тий. Ингээ хөөг сахдаг гэж байгаа байхгүй тий. Тэр гих мэтчлээ ингээд гойгоо сэтгэлүүд ирсэн. Одоо хишиг бар тийм бах тий. Ер нь ингээд ийм гой кино үзчихэд тэндээс ингээд гой цэник аваад тий. Тэндээс ингээд магадгүй ингээд одоо зарим зүйлийг бодохоор өөрийгөө уучлах ч юм уу. Эсвэл одоо бусдыг хүлээн зөвшөөрөх ч юм уу. Тэр мэдрэмж л хамгийн гой зүйл юм болоо. Яг тэндээс яг ямар нэг юм тайтгарал ч юм уу эсвэл гой сэтгэл хөдлөлийг авах хэрэгтэй болоо. Тэгсэн зүйл магадгүй нулимс ч юм уу ингээ авсан зүйл хүнд яг өгөөд байна те. Одоо ингээл амьдралд хүн болго ингээл өөртөө хэмжээгээр ингээл зүтгээл те. Өөр хүмүүсийн төлөө ч байна, өөрийнхөө төлөө ч байна ингээл амьдрах гал ингээл хичээж л бүгд л хичээж байгаа. Тэгэхээр тэнцээ ингээд сайхан мухай ингээл олон зүйл ингээл тэр хүнд тулгарч байгаа шүү дээ. Тэр болго ингээл дотор хоримтлагдал ингээд явж хахад нэг сайхан кино үзэхэд одоо яадаг чинь өөрийг нь гомдоосон нэг хүнийг одоо намайг нэг хүн гомдоосон байлаа л да тийм. Тэр ингээд дотроо бодоол яваад намайг гомдоосон шүү. Би гомдсон даа гэл ингээд бодоо явж хахад тэр кинон дээр тэрийг ингээд харуулаа тийм. Энэ ингээд хүн гомдоод явах нь буруу шүү. Нэг сайхан уучлж байгаарай ч юм уу тийм мэдрэмжээ өгчөөд хүн тэндээс цаац нэрэл би юуны төлөө гомдоод яваад байгаа юм те гэдэг ч юм уу те. Тинчээс тийм тайвшрал тайтгарлыг мэдэрч яадаг. Энэ кино урлаг гэдэг чинь хүнийг бас эмчлээд яваад байгаа зүйл байгаа байхгүй. Сэтгэл зүй талаас нь ч юм уу те гэж бас бодогддог. Тэр зөвд яг дүр бүтээхтэй яг өөр дээрээ яг ямар одоо процесс ажиллагаа явуулдаг вэ? Мэдээж одоо дүр болгон өөр одоо зарим нь санч дүр байж болох бах, зарим нь бүр дүр бас байж болчиход байна шүү дээ тий. Ер нь дүрийн ажиллагаан дээр ер нь ямархуу ажиллагаа байвал илүү зүгээр гэж боддог вэ өөр дээрээ ярих юм бол. Одоо жүжигчин хүн ингээд ажиллаж байхдаа амарч байхдаа ажиллаж идэг гэдэг үг байдаг байхгүй. Тэгэхээр одоо чи ингээд зүгээр
амралтын байдлын гадуур явж байхдаа ажиллаж байх нь шүү дээ. Хажуугаар нэг хүн өрхөд за энэ нэг иймэрхүү хүн байна. Тэ. Окей энэ нэг юм хүн байхад тэнцээ ингээд үнэхээр хэцүү амьдрал ингээд нүднээс харагддаг шүү дээ. Энэ нэг л юм болохгүй явж байна да хөрхий. Эсвэл энэ үнэхээр ингээд суглаанд очсон юм шиг баярлцсан. Баяртай явж байна гэдэг болгоны ингээд эргэн тойрных ингээд судлаад явж байдаг байхгүй. Энд ингээд хадгалаад тэр мэдрэмжийг тэ жүжигч хүн болгон л тэгдэг байх. Тэр бүх мэдрэмжийг хадгалаад явж итэл дараа нь зохиол тэр дүр чинь ямар хүн юм те. Одоо бид нар ингээд зохиол дээр нэг дүр уншичаа тэр дүрийнхаа намтрыг өөрснөө бичдэг байхгүй. За энэ хүн чинь өмнө хүүхэд байхдаа яаж өссөн те. Багаасаа яаж өссөн болоод одоогийн хүн бий болцсон байгаа. Гэдгийг бид нар өөрснөө ингээд бичдэг байхгүй. Хүүхэд байхдаа тийм сургуульд төгссөн, тийм авьяастай байсан те. Тэгээ явж исэн чинь тэнцэнээс одоо нэг эргэлтийн цэг нь гарч тэнцэнийг ингэж хаягдаад эсвэл нэг хүнд ойлгохтуулаад ч юм уу те. Ийм шархнаас шарх үүссэн болохоор энэ хүн одоогийн энэ болцсон байгаа юм. Тэр бол өнө бичиж байгаа тэр дүрийг өөрөө босгодог байхгүй. Ингээл баримлж юм шиг ингээл босгох юм шүү дээ. Тэгээ өөрөө хараад окей энэ яг би юм байна. Энэ дүр би юм байна. Тэгээд одоо шил би ингээ баяртай мэдээ хүлээж авахад ямар реакшн ямар сэтгэл хөдлөл үзүүлэх вэ? Гонигтай мэдээ хүлээж авахад ямар сэтгэл хөдлөл үзүүлэх вэ? Зөвхөн одоо төвшин дөрж юм те. Гэхдээ тэр дүр явсаар хагаад энэ ингээ босцсон байгаа дүр яаж хүлээж авах вэ? Хоёр өөр тийм үү. Тэнгүүд энийг бодож ерөнхийдөө одоо тэр дүр дээр ажилдаг гэх юм уу? Тэр болгоно л ерөөсөө судалгаа л байдаг л да. Одоо ингээл эрхэм тойрны хүмүүс маш нарийн судалсан дүр яг өөртөө одоо бүрэн ингээд сулгацсан дүр вэ штэ. Өөрийгөө одоо бүрэн тэр хүн гэдгээр ингэж одоо энэ төвшин дөрж оюун санаанд дээр дахиад одоо нэг одоо дүр нь одоо бат ч юм уу ингээ өөр дүр байлаа штэ. Тэрний эцээ одоо гарч чадаагүй одоо хедлежер гэл жижигчин байдаг штэ. Үхлийн айгу олон шилтгаанаар л тайлбарладаг юм байлээ л дээ. Тэр хүн яг одоо тэр Жокерийн дүрээсээ болж өнгөрсөн байх магадaltaй гэж ойлгож болох уу? Тийм. Одоо тэр одоо нэг жижигчин ингээд галашо тайлна гэдэг штэ. Тэ. Одоо ингээд тэрийг одоо маск гэж зөв миний хувьд бодож байгаа байхгүй. Чи нэг юм дүрийн маск зүүж юм тийм үү? Мэдээж ингээд уг төвшин дээр зин дотроо байгаа штэ. Чиний оюунснаас итгэхөө ингээд бүх зүйл энэ ч байгаа. Тэрэндээ өөрөө маш сайн бэлгэлтэй байх хэрэгтэй юм санагддаг байхгүй. Тэр маскыг зүүлээ чи тэр дүр болж хувирна. Тайлчих юм бол чи буцаад төвшин орж болж чадах ёстой байдаг гэж боддог. Гэхдээ энэ бас маш хэцүү. Тэгэхээр яг одоо би одоо тэгж үзээгүй л юм л да. Тийм ундаг одоо болж харахын чадаагүй л. Тэгэхэд ингээд үнэхээр яг тэр дүртэй хит ороод те. Тэр дүрээрээ амьдраад эхэлж шít хүн. Зүр ингийн амьдрал тэр яг ингээд тэр дүрээрээ амьсгалаад. Яг тэгвэл тэр киног те тэр дүрийг маш сайн бүтээхэд тул тэр хийж байгаа байхгүй өөрийгөө золиослж шít нэгсэн да. Тэгж хийгээд буцаад нөгөөтөө тайлж чадахгүй ч юм уу. Одоо тэр дүр нь маш асар их одоо сэтгэл зүйн дарамттай готролтой дүр байвал тэрийг аюултай дүр байгаа даа шүү дээ. Тэгхийн бол одоо мэдгүй яадаг чинь тий. Өөрөө маш сайн бэлтгэлтэй л байх хэрэгтэй санагдаж байгаа. Ариу би одоо мундаг тийм дүр бүтээсэн байсан бол за би тэрийг ингэхэд нэг тийм байснаа гэж хэлсэн. Одоо болохоор гэсэн мэдгүй л шүү дээ. Айхтар тийм том юм мундаг яриад одоо яах вэ? Мэдгүй. Монгол кинонд дуртай гэдээ хоёлоо ярьж ирсэн шүү дээ. Хоёлоо гоё хуучны гоё монгол кинороо яриа л да. 90-ад оноос өмнө бүтээгдсэн кинонууд руу ярий гэж бодож байна. Тэдгээр кинонуудаас яг тэр дүр үнэхээр ингээд надаа ингээд бодол төрүүлээд идэв юм а гэсэн дүрээс онцолж хэлвэл. За миний нэгдүгээр айгу дуртай кино гэх юм бол Хөргөн хүүд би маш их дуртай. Монголын ард түмний хайртай кино. Тинч ингээд тэр хүн яаж задарч болж байна те хүн гэдэг зүйл яаж ингэж задарч цайлгаж болж байна яаж тартагтаа тулж болж байна гэхдээ л тэнд ингээд шантрахгүй босч ирэх ир хүн те хүн гэдэг заавал ир хүн гэдэг хэрэггүй шүү дээ хүн хэрэгтэй ч юм хэрэгтэй ч тэр зүйлээс босч ирэх ингээд ямар сайхан байдгийг гэдэг энэ ч нэг юм ингээд нэгдлийн хэдийгээр нэгдлийн юуг харуулдаг те тийм киноч гэсэн ингээд нэг хэсэг ингээл амар гоё явдаг шүү дээ. Тэр залуу нэгдэлт ажиллаа ингээл өсөөл. Тэр энэ төр айгуугаа таардаг байхгүй. Дүрийн хувьд гэх юм бол Тунгалаг тамирын ихтгэл тойны дүр л. Үнэхээр тэр хүний тэр сэрэг ухаантай байгаа тийм. Дулаатад амгаа тэр зохиолыг үнэхээр мундаг гэсэн байгаа байхгүй тийм. Тэр хүн чинь гэхдээ бодит одоо хүн булганд нутаглаж байсан гэдэг шүү дээ тийм.
яг ингээд тэр хүний тэр чинь ингээд Монголын одоо нийгмийн хувьд ингээд нийгмийн шилжилтийг бүтэн туулж байгаа дүр байгаа даахгүй. Чи Нодоргон баян байсан шүү дээ. Намрын голын үсийг ингээд долоох шахам байж гээд тэнгүүд мал ахуу болгоно нүнтэй тэр хүнд. Бүх юм нь нүнтэй. Бүгдийг тгээс эхэлсэн байна. Бүгдийг тгээс эхэлсэн, маш хөдөлмөрч, дээрээс нь маш сэрэг юм ухаантай хүн байгаа даахгүй. Тэгэхэд нөгөө хүргэн бол та ингээд сургуульд ийм мал нийлүүлэхгүй гэдэг. Тэгэхэд тэр хүнээ нөгөө капиталист хүний гомдол төрөөд нь шүү дээ. Миний хүргийн юм байж миний өгсөн одоо махыг голлоо гэл те. Тэгээ төгсгөлд нь хүртэл тэгдэж шнэ юм ч маа минь байсан бол гэдэг нөхөр хүртэл баян гаралцсан. Чи бол өстой нэрээ мэрээ те. Тэр болгоныг яг бас айгүй харуулсан кино шүү. Одоо ингэ бодохоор эхлэл бол мэдээж ийм дээгүр эхэлсэн шүү дээ. Бас яг нэг өөртөө байхгүй тэр нэг хятадын хаан нилээдсэн хоолыг барахгүй юм байна гэлээ нэг юм баяны дүрн байгаад байдаг. Тэгсэн хэрнээ дотор амар том менежмент хийдэг. Бас амар том менежер дүр юм байна шүү. Тийм байхгүй. Одоо үнэхээр мундаг менежер байгаа байхгүй тий. Одоо ингэ тэр сцен шүү дээ. Одоо хоол идэж байгаа тий. Тэнд даашин хүүгийн пүүсийг гэл те. Ер нь нэлээд том 8 яриад те. Тэр хүрээний бас тэнд чин баячууд нь суугаад байгаа шүү. Томчууд суудсан байгаа. Тэнд чин албартж байгаа байхгүй те. Албар тэгээ ямар санд тэрний ноён хэлдэг шүү дээ. Энэ одоо тийм юу асан гайхлаа гэдэг. Саяхан л баяжсан зойлог юм гинлээ. Хэдидэл тэгж их яваа аж гэл те. Тэнд хүмүүсийн хараанд үртэж шүү дээ. Итгэл тэгээд тэр нөхрийг ингээ нэрийг тэнцээ ингээ гаргаад байгаа байхгүй. Албартж. Тэр хүн чинь бас Оросоос бас юм язгууртан ирээд бас 8 ярьдаг хэмжээний. Тэр хэмжээний 8 хэлцэл хийх хэмжээний хөрөнгөтэй байгаад байна шүү дээ. Мэдээж тэрэнд хүрсэн. Гэхдээ бас тэр хэмжээнд хүрэх маркетингийг өөрөө хийж байгаа байхгүй. Тэр нөхөр чинь тий. Би том тоглогч шүү гэдэг дүр тоглоод байна шүү дээ бас тий. Дүр дотроо дүр байсан байна тий. Тэгэхээр одоо тэр бол үнэхээр гайхалтай дүр. Тэгээд би одоо мундаг тэрийг дүгнжүүлэх нь цаашаа юм те. Йоо зөвхөн хүн болгонд төрүүлсэн мэдрэмж бас өөр байгаа. Тэр кино ч ингээд яаж яхад бүхэл бүтэн нэмийг ингээд дамждаг шүү дээ. Маш олон үйл явдал болдог шүү дээ. Анх ингээд хамжлага те. Манай Эрдэнэ ингээд хамжлага байсан хүмүүс үлдээ ингээд мундаг баатар зэрэг болцсон байдаг ч юм уу те. Эрдэнэ бол зөвөр ер нь жоохон шодраг. Тэгээд зөрүүд. Тийм. Маш их тийм бие даасан үзэлтэй хүн байгаа даахгүй тий. Тэр чинь өмнөх шоу ноёнтойгоо бас заргалдаад надад сэлгээд ирэхэд нөхөр одоо ихтгэлт баян тасч авч байгаа шүү дээ. Тэр чинь бас моргүй бахт нь ганц морийн дүүн холгаалаад явчихж байгаа шүү дээ бас тий. Тэр бас их одоо зөрчлөлүүд бас агуулдаа гоё үнэхээр гоё. Тэгэл дараа нь ярьж идэж чи ганц ахыгаа хүний газар ягуулснаа жиночиг тэгээ харлаа гэлтэй. Тэгэд итгэл гадаа нэрээ сонсцсон. Захиур төмөр өөрөө тэр чинь бас тэгтээ дүүгээ бас тэгдэг үстэй. За миний модоо ганц хүний айлын ганц морийг авч явж байгаа бол ятарчлаа яваа юм байна. Өөрөө бол баг харамсахгүй байгаа шүү дээ. Тэр чинь тий. Тэр бас айгүй юм. Тэр ингээ ууж уух олон юм бодуулах тий олон зүйлийг ойлгох сэтгэл байгаа шүү дээ. Ахын сэтгэл байгаа даа. Гэтэ өөрөө юу ч байгаад байгаа юм. Бага ганцыг авч явсан дүүдээ гомдохгүй байдаг бол бас эр хүний шин чанар байгаа даа шүү. Тэр одоо ингээ тэр үеийн нийгэм одооны нийгэм ингээ харуулж байгаа байхгүй тий. Тэр хүн ингээ тэр үед манай монгол хүмүүс ч юм одоо Эрдэнэ гэхэд тий холыг харж байгаа байхгүй тий. За өнөөдрийн миний явган байх яах вэ? Миний дүү ингээ явж байгаа юм байна. Окей энэ чинь ингээ явг. Өөрөө манай хад явах юм те. Холыг харж байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээ зүгээр мэдгүй тэр дээрээс амар хэрүүл үүсгэж юм шиг те. Хэдийн ах トゥ байсан ч гэсэн. Зүгээр өнөөдөр ингээ нийгэм харахаар шууд хүлээж аваад те. Ингэсэн гэл ингээ. Тийм богинохон болцсон юм байна. Нэг кино товчлол үзэж байгаа гэдэг шиг юу. Тийм одоо тэр дээр ч гэсэн айгу би одоо жоохон шөмжлөлтэй санагддаг шүү дээ. Яг ингээ бүх зүйлийг ингээ амар хялбар болгоод. Тэгээ бүтэн 1 цаг 40 минутын кино бай гэж бодъё л т. Тэрийг нэг 20 минутанд 15 минутанд ингээд товчлцсон тий. Кино үзэхээс илүү тэр товч тайлбарыг сонсоод зүтнээс нэг ойлголт авч шít. За иймэрхүү үйл явдал гадаг юм кино юм байна гэд тэрнгээр ойлголт аваад. Гэхэд чи цаг 40 минутад тийч ингээд суугаад тэр кинонд ороод тий.
сцен болгоно үнэтэй шүү дээ. Чи хүний маш том хөдөлмөр шиг гэсэн байгаа. Тийм шүү те. Тийм тэр болгоныг ингээд үзээд авах мэдрэмж асар өөр байхгүй. Тэгэхэд одоо ингээд зүгээр л амар хэлбэр. Одоо тэгж шít хүүхдүүд ялангуяа одоо ингээд YouTube үзэж байгаа хүүхдүүд, TikTok үзэж байгаа хүүхдүүд ингээд багасаа үзэж шít одоо 20-20-д нэмэргүй байгаа байхгүй юу? Одоо 20-д ч эцэгүүд байгаа, 20-гүй ч эцэгүүд байгаа. Тэгэхэд тэр ингээд YouTube-ийн short video, богино видео бичлэгнүүдийг ингээд үзээд ингэж байгаа хүүхд ингээд ой санамж нь хүртэл маш богино болсон байна гэдэг байхгүй. Одоо саяхан манай ах өчтөрхөн ярьсан байхгүй юу? Өөрөө мундаг бүжигч юм байхгүй. Хүүхдийнхаа цэцэрлэг дээр сургууль дээр нь очиод ингээд бүжиг зааж өгсөн юм байна. Тэгсэн чинь бүр гайхсан гинэ. Нэг 15 секундын хөдөлгөөн заагаал нөгөөдгөө сурчаал дараагийн хөдөлгөөнөө зааж байгаа л нөгөө хөдөлгөөн ихэд байхгүй болсон. Мартцсан хүүхдүүд. Үнэхээр мартцсан. Одоо энэ гих мэтчлийн юм жижигхэн зүйл бид нар одоо мэдэхгүй ч гэсэн ирээдүйдийн ер нь анзаардаг хэлж юм л да. Анзаардаг хэлж байгаа. Одоо ингээд юм чигс ирээдүйд тэр ингээд нөлөөлөх хүчин зүйлүүд одоо ингээд маш их байгаа байхгүй. Энэ болгон дээр ингээд жижигхэн зүйлтэй одоос ингээд анзаарж явахгүй бол одоо айгүй хэцүү санагдаж байгаа байхгүй. Тэ ингээд шууд ингээд төрхтөн л ингээд гарав цатгуулаад YouTube үзүүлж хоолын нэдүүлээд байгаа бол энэ бидний маш том алдаа бол гарч байгаа л ялангуяа жижигсгсэн богиночилсан тэр одоо контентыг үзээд тэгээ тэрүүгээрээ сурчвал яана. Тийм шүү дээ. Хүүхдүүд тий. Би бол хүүхдтэй элдэг байхгүй. Тэгээ юм жижиг юм богинохон бичлэг үзэхэр нь бол минийх. Дими. Хойлоо ингээ ийм гоё кино үз. Хойлоо зүү тофя гэдэг энэ хүүхэлдэйн киног хойлоо ингээд сууж байгаа дэг үзчихээ үзүүлээд. Хойлоо коко гэдэг энэ хүүхэлдэйн киног үзчихье. Тэр чин гоё аяа байна тий. Гоё мэдрэмж байна. Товчлол дээр бол аяа байхгүй шүү дээ. Нэг нөхөр өгүүлж ярьж байгаа. Бүр зарим товчлолыг бүр зарим нь бүр ингээ шүүмжилмээр санагцсан. Миний одоо үнэхээр сайн мэддэг киног бүр буруу тайлбарлах юм. Бүр ингээ буруу одоо үзээгүй гэх юм уу? Буруу тайлбар явахаар нь бүр хүн ч одоо гайхна үстэй одоо аагаас яа хүртэл мэддэг үсгийг дунд нь ямар ч хамаагүй те вай үсэг байна гэдээ ярих юм бол энэ чам юу вэ? Энд ч одоо болохгүй шүү. Яг товчлол яг гоё хийж байгаа ч байна. Бүр зарим нь бол бүр за болиочтой гэмээр хийж байгаа хүмүүс ч гэсэн байж л хэлээ. Гэхдээ бид нар энийг товчилж үзэхээс илүү гоё мэдэрч те. Одоо утсаа авахаас илүү ядаж нэг цаг нэг зүйлд нэг гоё анхаарлаа төвлөрүүлээд тэрний одоо тэр дотор нь автаад тий. Одоо чинь алдвал цаг 40 минутын кино байгаа штэ. Тэгвэл тэнд зүгээр сайхан очиод тэр зураглалыг үзчихэл дээ. Тийм шүү. Тэг хүн заавал тэндээс ингээл амар том юм том агуулга аваад тэндээс ингээд тэгдгүүмаа гэхэд ядаж нэг юм цагийн гоё айдуу хөгжимтэй тий. Тэр сайхан хээр тал адуу мал. Тий, өвлийн гоё зураглал байна. Би яг өвлийн гоё зураглал гэсэн чинь Revenant-ыг яг тэгж үзчихсэн байхгүй. Даарж үзсэн байхгүй 190. Тэр нэг хүүсний дороолох гарч ирэл тий. Тий, тэр чи одоо бүр ингээд тис хөлдөө адууныхаа гидсэн дотор орж хвтэл тий. Үнэхээр ядаж бүр боли тийм ээ. Нэг тийм эн чинь бас нэг бидний юм сэтгэлийн бараг юм амар амгалан бас нэг тодорхой хэмжээний бясалгал өгөх гээд шүү. Одоо тийм. Тэнгүүд одоо түрүүний тэр юу байхад кино товчилж байгаа, товчлыг хийж байгаа нэг хүн байгаа шүү дээ мэдээж. Тэр киног үзээд тий. Одоо үзээд л хийдэг байлгүй. Тэр киног үзээд тэр товчлыг хийж байгаа. Тэр хүний арга өнцөг байхгүй. Тий, өөр өнцөг байгаа шүү дээ. Тэр хүний арга өнцгийг тэнцээ үзчихэд бид нар тэр хүний арга өнцгөр тэр киног ойлгож байгаа байхгүй. Тэгэхэд чи өөрөө тэр киног бүтнээр нь ингээд үзэхэд чамд өөр нэг мэдрэмж төрнө. Тий. Гэдэг зүйл бас аягүй чухал байгаад байгаа байхгүй тэр. Тэгэнгүүт одоо манай кинонд алдуулыг ингээд үзэхэд хүмүүс тэгж хамгийн огшж байгаа хэсэг ч хамгийн сайхан хэсэг нь тэр сайхан ингээд өвлийн дүн өвлийн цагаан тэр хүүтэн харахад хүүтэн жавартай энд маш хүүтэн байсан даа гэж бодож байгаа ч гэсэн тэндээс ингээд дулаан мэдрэмж явлаа гэж байгаа юм. Ягаад тэгэхээр тэнцээ сайхан морио онцсон те адууны цахад явж байгаа одоо Монгол хүстэй дээлээ өмссөн хүн байгаа. Бид нар Монгол хүн юм чинь тэрийг хараад мэдээж дулаан мэдрэмж авч байгаа юм. Тэр зүйлүүдийг хараад тэр морь адууг хараад бид нар ингээд хадагдчих ямар сайхан хиймэрлэг зүйлүүлээ те манай монголчуудын шүтэн шүү дээ. Ямар ч гоё. Үнэрэн ч гоё шүү дээ. Ямар ч хүн адуу Монгол адууг хараад гойцол авдаг байхгүй тэрнээс. Ядаж тэрийг нь авал та. Бүр маш ингийн шүү дээ. Маш ингийн. Тийм зүйл байгаа. Подкастын маань бас
цаг хугацаа өндөрлөх өгсөн байна. Хойлоо бас маш хурдан шург гэж яриад өнгөрсөн шиг надад санагдчихэв. Юун төрөнд бас бид бүхний урилгыг бас хүлээн авч хүрэлцэн ирсэн. Найруулагч Төвхөн Дорж танд одоо талархъя. Баярлалаа. Зэв фильмийн нийт уран бүтээлчд болон баг хамт олонд нь бас олон гайхалтай уран бүтээлийг хийж төрөөрэй. Олон гайхалтай кино одоо тэр дүрсний урлагийг одоо мэдрүүлсэн олон гайхалтай бүтээлийг хийж хүргээсэй гэж хүсэж байгаа юм шүү. За баярлалаа. Тэгээд энэ сайхан үгнийх нараас те итгэлийг алдахгүй гэдэг шиг одоо энэ сайхан уран зориглонд хөглөгдөж бид нэр цаашдаа маш сайхан уран бүтээлүүдийг хийж явах болно гэж амлаж байна. Баярлалаа. Тэгээд подкаст энд хүргээд өндөрлүүлж байна. Хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний аль биесний хуудасуудыг дагаж бидэнтэй нэгдээрээ тэгээд цаг аталгүй бас олон гайхалтай дуулаа мэдрэмжийг хүргэхийг хичээж байгаа шүү. Тэгээд хамтдаа байгаарай. За баярлалаа.